Адал явдал, эрэл хайгуул, хичээл зүтгэл бүгдийг нэг дор багтаасан 21,000 дээр нэмэх нь 21,000 шоуны 2 дахь дугаар эхэлж байна. Энэ удаагийн аялал, энэ удаагийн сорилт тэднийг хаашаа аваачихвал? За аян замдаа яваад алжяаж ийн үү манайхаа? Гайгүй. Алжихгүй өстой сайхан байна. Сайхан шүү дээ. Удаа л өстой гоё. Юмны эхлэл гэдэг чиг сайхан шүү дээ. Тэгэхээр манай нэвтрүүлгийн манаас чимэг болоод манай ивент тэтгэгч бүтээгдэхүүнүүдээ энд бас ингээд дээжийг гаргаж ирээ тавьсан байгаа юм. Манай ерөнхий ивент тэтгэгч Улаанбаатар гурил, UB Rice-ийн будаа, за ивент тэтгэгч Олиана ургамлын тас. За мөн манай телевизтэй маш удаан одоо хамтарч ажилладаг Golden Gobi Монгол шоколадтайгаа. За ийм байгаа юм. Тэгээ та нараас нэг юм асуух гэдэг. Энэ бүтээгдэхүүн дотроос аль нь илүү одоо 10 хоногийн амьдралын хэрэгцээнд ач холбогдолтой ч юм шиг ер нь энэ л надад ер нь хань болондооч гэсэн ч юм уу тийм бодолтой зүйл илүү одоо таалагдж байгаа ч гэх юм уу. За энэ асуултанд манай багийн ахлагч хариулна. За багийн ахлагч Хоёулаа энэ бас ахлагч гэдэг. Гурилал гайг болчих байдаг гэж бодчих. Яагаад? Гурилаа зуураад тэгэл юм хийж идэв штэ. Одоо гурил байгаа юм чинь тэ бууц хийгээд чинь мах олт хойлгуудыг гизэр ч юм уу. Эсвэл гамбар хийгээд чинь борцог хайраад чинь. Тэгээ бадгийн гурилаа багсраад чинь юм хийж байдаг ш. Та ер нь сайн эзэгтэй юу? Ер нь нэг сайн эзэгтэй бол биш ээ. Сайн эзэгтэй сонголт шүү дээ манай Улаанбаатар гурил чинь одоо. Сайн. Удаад амьдрал төхөөр харагдаж байна. За. Сүйтэй удаа ээж байна, үзэмтэй удаа ээж байна, шар тустай удаа байна, сахартай удаа байна. Тийм ээ? Аль аль нь. Гэтэ ер нь бол гурилал яг ингээд уудахгүй яг 10 хоног хамт байж чадах юм бол гурилал байж чадах. Тэгээд Улаанбаатар гурилч яг эрүүл мэндийн гурилгц байгаа байхгүй. Энэ бол болж байгаа. Гэхдээ яг таг цагаан гурил бол одоо над шиг энэ фитнесийн тий хөдөл бас зүгэд гіваа. Улаанбаатар гурил маань 7 төрөл байгаа. Тэгээ төрөл болгоно байгаа учраас та нар маань өөрсдөө хэрэглэн тохируулаад хэрэглэх боломжтой. За манай энэ UB Rice-ийн цагаан будаа бол гадны одоо зарим будаа чинь ингээ харахад ийм барцгаар байдаг бол зарим нь ингээ цаанаасаа ингээ хялтгансан өнгөлөг байдаг штэ тий. Тэр өнгөлсөн будаа гэдгээрээ бас ийм онцлог даваа талтай юм байгаа шүү. За манай оролцогч нар манаас замд яваад амттай юм идмээр санагдсан юм надаас чинь зүгээр шоколад хаана байна гэж бүр нэгч аваад идээд нь штэ. Тэгэхээр ерөөс энэ нийслэн тасаргаад ирэхээр юм яг говийн ийм сонгодог дүр төрхөлтөө энд баян бүрдэж байгаа юм шиг тий. Тэгээ манай энэ Golden Gobi санаанд орлоо. За угсраагаараа дөрвийг идчихлээ. Тэгсээр нэг гурил сонгоно гэдэг байна шүү дээ. Ямар ч авцалтаагүй. За энэ нэг бүтээгдэхүүн өрсөлдөгч багтаа өгчээ. Тэгээд ер нь бол чанартай багтаа өрсөлдөх сайхан байдаг. Чанартай нойр авцсан багтаа өрсөлдөе гэж бодоод энэ нойр дэмждэг ийм бүтээгдэхүүн байгаа. Kaimin Time гэдэг. Нойрны чанар сайжруулна. Гол нь одоо өглөө өдөр уудаг. Нойрных байж яага өглөө өдөр ууж байгаа юм гэхээр өдрийн турш нөгөө ад жаргалын гормон гэдэг серотонин дэмжээд нэг юм хөөрхөн ад жаргалтай явж ирсэн оройн мелатонин ялгаруулдаг бүтээгдэхүүн Японы. Зэн өдөр чи инээ талдаа яваад. Харин тий. Хараа багт бэлгэлчээ. Нэгнээсээ тийм үү. Наад чинь өглөө өдөр нэгийг л уушуу. За. Тий. Өдөржингөө хөөд. Тий. Японы энэ Luxlux брендийг манай Ихүүд Diamond компани оруулж ирж байгаа. Чанартай нойр аягүй хэрэгтэй байна. Унтаад байгаа юм шиг ингээд тарих ажиллаад тэгээ өглөө ингээд нүдэн нэг хорсцсон. Тэгээд нэг юм. Одоо дөрүүлээ нэг гүйцэд унтаагүй шинжтэй босч ирдэг. Ялангуяа шинжтэй юу те. Чанартай амьдралын баталгаж ерөөсөө чанартай. Одоо энэ чи яг бод дээр нэргэлж үзэгдэх юм. Тэг. Өглөө босхгүй байх гэдэг юм. Би тэгээд та гуравтаа өдөрт нэг юм өгөөд байна заа юу. Яг ийм эрүүл мэндийн. Одоо задлах уу? Задлаад учих. Ардталтан заавар нэг байгаа. За. Зааварч. Чанартай ямар байна? Шүүрэл. Үнэхээр гоё байна. Golden Gobi чинараа энэ эсгээ дуурахт ингээд энэ брэнд واخгүй юу? Ер нь ийм хавцтай. Тэгээд үзэмчин торгууд одоо юу л байдیں۔ Монголын үндэсний ясчил бизнес болгоно тийм ээ. Дунд жижиг дунд руу орно. Магадгүй зүгээр ер нь бол сонин болгондоо юу гэж л бодож байгаа тийм. Ер нь хүндэтгэхгүй байх гэж бодож байна. Харин багтчихгүй тий.
Танаа баг бол нэргүй байгаа юм шүү дээ. Нэргүй гэдэг багш та байна. Танаас тийм жоохон сонин баг байна нэргүй. Ийм багтаа өрсөлдөх хэрэг байна уу? Үтгэхгүй юу? Эхэндээ томорсон хүмүүс сүүлэн жоохон гачин л болдсон шүү. Ер нь болоод. Тийм болоо бид нар жоохон бит хоёр намтай байгаа. Ер нь бол маш их давуу тал бол бит хоёрт байгаа гэдгийг сая дөрүлээ машинд явж байхдаа би маш их харсан. Туяа чинь бол жишээлбэл өөрийн чинь ганцаар тулсан түрүү. Нам унттай. Нам унтж байгаа жишээлбэл миний нойр хурж исэн ч би отоо хизээж ганцаар. Тэгээ зүгээрээ эхнээсээ ингээд бүр бүх юмаа төлөвлөж байгаа байхгүй юу? Хаалганы ар хангаа аймгийн хаалганы гадаа очиход байж тээ. Яг тэргээр орох акшнд л манай хүний бүх юм гарч ирлээ. Тэр бол амарч та хоёрыг зүгээр тайвшруулж байгаамаа. Сэтгэл чинь тайвшруулж байгаа. Тэгээд хаалгаар орлоо. Сэтгэлд нь ийм болж бусдад дэм болж сайн хүнийг олноороо шагшин магтана. Эрдэм номын оройд гарна гэж үгүй лээ. Бизнесийн чөтгөрүүд. Нэр нь бизнесийн чөтгөрүүд шүү дээ. Бизнесийн чөтгөрүүд багаас мэдлэгээ дэвшүүлээ. Эрдэм номын оройд гарна гэж үгүй лээ. PC Mall-ын Starlink-ийг ашиглаж байгаа. Хаач явсан интернеттэй байгаад одоо энэ 8-анда ашиглах юм байвал ашиглаад YouTube-ээс бичлэг үзэх юм байвал үзээд за Арангаан аймгийн нэгдсэн гүрүүп чат мат руу ороод тэндээ бараа бүтээгдэхүүнээс сурталчлах интернет яг энийг хэрэгжилж байгаа байхгүй. Энэ хоёр ингэж байхад бол бизнес хийхэд ер нь 50% бараг болчлаа гэж үзэж байна. Wi-Fi цацах юм уу? PC Mall-ын бүх салбаруудаар ингээ худалдаалагдж байгаа хөдөө орон нутгийн хаач энтэй явхад бол одоо ингээд интернетийн тийм дутагдалд орно гэхгүй. За одоо ар хангаа орхосоо өмнө л хоолундаа идэж аваад тэрнээс хойш бол манай зураг авалтын багийн зүгээс бол та нарт ямар ч ингэж хайр инрэл үзүүлэхгүй шүү дээ. Одоо бол сайхан хоолундыг бэлдэж байна. Энэ UB Rice-ийнхаа будааг, Олианагаа Улаанбаатар гурилан ашиглаад өөрсдөө хийгээд өгчөж байна. За тэгэл хаалга төхөөд ирэх юм бол түүнээс цааш тэгэл ер нь тэр чигээр л. Одоо ингэж те оронгуудаа бид хоёр нэг 2 хил гурил авъя гэд ингээ өснөр авчих юм уу? Яан гэсэн үг. Одоо хэрэгж болно гэсэн шүү дээ. Тэр хэмжээний хязгааргүй юм уу? Өдөрт хэд юм уу? Ингэн тэгэлсэн баа мó? Энэ удаагийн дугаарын онцлог нь заавал одоо та нар маань даалгавар биелүүлснийхаа хүчинд шагнал урамшуулалт авна гэхгүйгээр өөрсдөө хүснээрээ хэрэглээд тэгээ бид нар ч одоо нөгөө бизнес эхлүүлж мөнгө өсгөх байгаа хүмүүс шүү дээ. Зүгээр 21 мянган төгрөгөөр 10 хоног амьдрах гаагүй. Тийм учраас бүтээгдэхүүнийг хэрэглэхэд бол ямар ч асуудал байна. Окей. Өглөөний нар мандахаас өмнө Улаанбаатар хотоос хөдөлсөн оролцогчид маань Ар хангаа аймгийн Цэнхэр сумын Ноён хангаа жуулчны бааз дээр цаадгүй хүрэлцээрлээ. Альва зүйлийн эхлэл амжилттай байвал цаашдын ажилч тэгжил үргэлжилдэг дээ. Сайн байна уу? Өглөөний мэнд. За гоё Цэнхэр сумандаа ирчихсэн байна. Уул нь одоо өглөө 8 цаг болж байгаа байхгүй юу? Тэгсэн ирнэ. Наам ч хүн байхгүй. Наам хүн одоо эндгээр явж байгаа хүн чадаад Камера ингэ тойруулаа хараалцах болж байна уу? Ингээ ямар ч хүн байдгүй. Уул нь өдөд чинь 8 цагчтай хотод бол ийд божигнаад бүр алж идэх штэ. Хөл их зайгүй. Тэгсэн чи одоо хоёлаа энд 21 мянга хоёул битэрийн нийлгээр 42 мянган төгрөгөөр хөнгүү газар амьдрна гэд жоохон сонирн лээ. Гэтэ одоо үзэн дээ тий. Тий үзлээ. Төрөө орж болно гэдгсэн штэ. Тэгс. Тэгээ одоо нэвтрүүлгийн багийн маань зүгээс багийн даргын маань утсыг өгсөн байгаа. Хоёул одоо багийн даргатайгаа яриад малчин айлаа заалгаад нэвтрүүлгийн багийн зүгээс нэг бас малчин айл өдөрт орчихсон байгаа тий. Оо сайн байна уу? Өглөөний минь. За 21 мянга реалити шоунд оролцож байгаа оролцогчдын зүгээс ярьж байна. Өнөөдөр нөгөө хөдөөнийхөө айлд очих гээд тэгээд энэ нутгийн удирдлагын ордны үүдэнд байгаамаа тэгээд заалах гал. За. Тийм. Айл хавцаа яаж очих вэ? Та ойрхон байгуулвал ирээ заагаад өгнө гэж байх уу? За тэгээ би бүр өдөртөө би нэг одоо апплоддаа яваад. За окей. За баярлаа. За. Нөгөө багийн хоёр маань оройгоо тэнэглөө юу лээ нэг өөрөө билээ тэр хоёр бол нилээ айхтар төлөвлөгөө бас яваад байх шиг байдаг шүү. Их чухал юм яриад байгаа. Аюултай би бас Ухааны оргил жирэх хэлээ юу гэлээ айгуу чухал. Байгаль хэр найд чи. Одоо байгалаас одоо Би л аймаг найдаж байгаа. Ерөөсө жимс ногоос өвс урмал ногоос хонгон гэл ерөөсө
Хүчнээ төрлийн юм түүж орж ирээд л ална. Цаг нь бас жоохон харьчаад байна. Өвс ургамал ногоо жимстэй чи цаг нь харьчаад байна л да. Үгүй би дотор тэгж бодсон юм аа. Тэгсэн чи ингээ хараа ингээ хөдөөнөө гараад тэгсэн чинь гав гавтгаал юм харагдаад байна. Энд өөр ургамал ногоо. Гэхдээ тэнд жоохон цаана мод байна. Тэр мод айлтайгаа ойрхон байвал бас болж юм. Ямар шичжээ тий. Одоо тэгээд жимс үл унтсан байгаа. Бусад хүнийг яаж хийж ийн гэж бусад хүн санаа зовхоор өөрснийгөө хичээх хэрэгтэй байхгүй. Монголчууд нэг тийм зам дутагдaltaас. Өөрснийгөө хичээхгүй дандаа бусдын юм руу орж идэг. Наа залж дутагдаад байгаа мó идүүдээд байгаа мó одоо наа. Яагаад бусдын юм өөрсөндөө ингэ санаа зовоод жимсгнээ бодож очил. Нөгөө багч шармал. Үгүй нөгөө багч нэ жоохон ерөөдөр гонц монцонд бүтчих юм бүү тэдрээ алах юм байна. Яах вэ? Алуулаа. Сайн. Тэр гарааны бизнес гарч амжихгүй давтах байгаа. Би бол тэгж одоо яг үнэ. Тэр чинь яагаад Уанцангаа төрөөслөлөө байж идэх хүн гэж хаана вэ? Энд чинь хамгийн гол нөгөө нэвтрүүлгээс явнаа гэж ингэчээш тэгчээш гэж хэлэхгүй учраас тэгэхээр чи нөгөө эрэг маань амбаардаад гарахгүй тий. Гэхдээ ямар ч үгүй. За амбаардахгүй. Тэгээ өнөөдөр бол манайх ингэх гэж байгаа нөгөө хөдөө айл руугаа очиод нэг айлаас янз бүрийн бүтээгдэхүүн аваад цэнхэр дээрээ ирээд зохицуулалтаа хийгээд тэгээд цаг үлдэх юм бол битээр газ өсчний сандал төрөлсөж тийм үү эсвэл дуудлагын өсчин гоосоо хийх санаа байна. Би бол яг хуу Toyota зарын газ олж өгөөд айлыг олж өгөөд одоо хөргөлт мөргөлтээр бараагаа зарж ин Toyota тэр хооронд жоохон үс тасах. Эхний өдөр бол 21,000 төгрөгөө нэг 40 хэд 50 60 хэд болгочих юм бол тэгэл амжилт гэсэн үг. Дараа нь 100 одоо ингээ 2 мөнгө нийлээд нэг 100 гараад ирэнгүүт манай үрийг боломж илүү их өснө гэж бодож байгаа. Тоя. Одоо ер нь зараа тавьчихлаа. За би одоо бичлээ юм. Цагаа аваад явчих. Цагаа аваад. Ер нь өглөөний бинт гэдгээс ямарсан хийж байгаа. Тэг чи хүн ч одоо Монгол хүн байгаа нэгтэй устай байх хэрэгтэй. Хамгийн түрүүнд ямарсан чатандаа ингээд одоо би ингээд орцсон байх хүсэл яваа тиймээс өглөөний биндээс одоо хэлгээл хүмүүсийг хүлээж ин одоо дөнгөж 8 цаг болж байгаа учраас хүн амт юм банаас арай жоохон сэрэг байх шиг байна одоо ер нь бол хэд ажил ер нь бол жоохон дуусах тал руу галзсан маш манай хөдөөнийх нэ. За тий. Үс бас дуудлага гэж тий. Дуудлага. Ямар нэр явах вэ? Дуудлага. Ер нь бол хотын үнэтэд хүү байх гэж бодож байна. Хотод бол эмэгтэй ус нэг 20 авцаа. Эмэгтэй ус чинь ерөнхийдөө бол хотод чинь дундаж зөвөр энгийн нөгөө гадар байж байгаа шиг нэг бараг 25,000-аас эхлээд байгаа 25,000. За тэгээ бүр том салаанууд чинь дийлчихгүй шүү. Эмтэнчээ ямар салааны үнээр явуулсан нь шүү. Зөвөр яг дунд яг хөдөөний яг энэ сайхан жомжийг одоо нэг ус ер нь бол би нэг 20,000 25,000-аар хэрэгсэлээд байж би хаа яг дундаж нэр тий. Дуудлага 5,000 болох чи тий. Таас энэ бензин тоос мос гарстаа тойлоос явна шүү тийм үстэй. Тий. Тийм сайхан чим шиг амар чим шиг мэдрэмжтэй төгөөд байна. Ах уян дээр байна. Орж ирсэн. Гэрээ эзэгтэй харагдахгүй байх чинь. За хонь бол бэлчээгүй байна. Ах адуундаа яваад ирж байгаа байх гэж ерөнхий таамаглал байна. Одоо чи юу вэ? 8 болох гэж байна. Таны алдар юм бэ? Батулга. За Батулга. Танаас одоо хэддүгээр баг гэж байна? Манайх 5 дугаар баг бойлон баг гэж байна. Орж байгаа дээрх байх. Нэг ороо. Арч байгаа одоо шат. За сайн байцгаана уу? Сайн байна уу? Сайхан намарцчихж байна уу? Сайхан намарч байна. Сайхан намарчж байна. За сайн байна. Сайн байна. За танарыг зориод ирлээ. Сая жоохон төөрж яваад арай их тэр гэж бодсон чи оройтцсан байна уу? Тэгээ 21 реалити шоуны одоо хоёр оролцогч маань бит хоёр байгаамаа. Танахыг зориод ирлээ хаа. Тэгээ одоо би бол мал дээр хотын цэвэр хотын хүн. Одоо мэдлэггүй манай хүн бас хөдөө бата байсан. Тэгэхээр болно аюулаа л гээд байгаа. Тэгээ одоо тэгээ хоёроос л та хэдээс л тусламж авна да. Тэгээ. Тэгээ та хэд мань өглөө үнэ саацсан уу? Одоо бараг цаага дуусчихсан да. Дууссан уу? Хэдэн литр үнэ сүү гарсан бол өглөө? За 20 гаруй литр сүү гарсан да. Өдөр. Тэгээ гол нь нөгөө нэг одоо энд юу сүү литр нэгдтэй байгаа. За сүүн 3,500. Яа нөгөө 42,000 чи 10 литр сүү 38,000 чи явуулчих. Аав шүү дээ. Яа нэр мөнгө таанаа төрөхгүй дээ. Яг болдолжоо ягаад бид хоёр юу яаж ирээд сүү зээлээд
зээлээд тэгээ маргааш өглөө эрт саагаад буцаад өгчөөх үү? Тэгж болох уу? Тэг зээлж болж байгаа. Тэгээ эхний ээлжинд битүүр чи одоо шууд мөнгө өгөх гэхээр арай болохгүй тий. Бас тийм байна. Аа яг Монгол хүн байна даа. Тэр болоод малчны зээл хамрагдчихъя байлээ тий. за одоо идэв манайх руу орж. За Манайхтай танилцчихъя. за Монгол хүн байна. За намарчаа тавдаг байхаа. Намарчаа тавлаа. За тархамтаа сайхан намарч байна. Сайн явж байна уу? Сайл явж ирлээ. Одоо гоё сайхан айлд ирлээ. Хөдөө эрийг гууд амар гоё юм өдөө ял. Ороод ирсэн чи өнөр нэх гоё санагдчих шүү дээ. Танилцаа яхаа. Хоцсон баяр. Наваг л уцсан дам байдгийг. За өөрийн туяа. Өөрийн гээл дуудсан. Өөрөө гоё гээл. Инжилч тэгээ ерөнхийдөө зуншлах сайхан байсан. Намарчаа ерөнхийдөө одоо сайхан л байна. Сончлог ерөн сайхан байх шиг байна тий. Зун наадмаар ирсэн. За сайн явж ирээ. Оо сайн явж ирлээ хаа. Тэр ч одоо хоёулаа 21,000 төгрөгтэй 10 хоног амьдрах гэдэг анхангаад ирж байгаа. Хүний 21,000 төгрөг. Тэгээ одоо зах зээл дээр чи одоо юм ямар үнэтэй байг бол одоо яаж амьдрах вүлээ гэж одоо гайхаа л байна. 21,000 10 хоногч. Тийм тэгээд идэж уун тэрийгэ арвжуулна. Тийм. Тэхийн тулд одоо би бол жишээлбэл хотын хүүхдэлтэй. Тэгэхээр нөгөө мал ахуй дээр байгаагүй учраас ер нь бол мэдлэг муутай. Тэгээд заагаад өгөх юм бол би хамгийн сайнаар хийн. Манай хүн болоор бас дөрвтэй юм чинь бас бит хоёр ингээм хамтдаа явчих болоо гэж бодоод байна. Эхний ээлжинд бит хоёр мөнгөөрөө хайлаа юу авах зээлж болно гэж дүрм дээрээ заасан. Тэгэхээр одоо эхлээд сүү арц гэл зээлэл тэрийгэ бит хоёр худалдаалаад буцааж тэрийгэ хийж өгнө. Ажиллаар юм уу? Ер нь бол одоо яг манай нэвтрүүлгийн гол зорилго маань одоо Монгол ахууга тий яг энэ сайхан малчаар төмний амьдралыг за ялангуяа бид нар шиг энэ залуу хүмүүс зориод ирэхэд энд амьдрал байна уу тий амьдрахад хэр одоо орчин нөхцөл боломж олцоо гэдгийг л харуулах гэдэг. Тэгэхээр одоо бит хоёрын зүгээс одоо ах чирээс гуйх юм болохоор одоо нөгөө бит хоёр чинь мөнгө харивжуулах гэдэг байгаа учраас одоо сүү цагаа эдэ ч юм уу аарц ааруул бит хоёр зээлж аваад за тэрнийхээ оронд одоо ажил хөлсөнд нь ажил хөдөлмөр хийж өгдөг юм уу яадаг юм те одоо нэг тиймэрхүү юм одоо тэгэхээр бит хоёрыг ерөөсөө өрөвдөж болохгүй тий нэг өрөвдөө за яах вэ эндээс нь мөнгө аваад яах юм энэний сүүнд нь тооцч юм оц ихгүй яг л одоо жишээлбэл туслах малчин хүн ямар цалиа авдгийг яг л тэрүүгээр нь ингээд тооцоолоод бит хоёр мама хийгээд явчин тэгээд бит хоёр яхахтаа ингэсэн нөгөө гурил ашиг өгнө гэсэн гурил будаа өгнө гэсэн. Тэгээ та ядтай бас бид ивент итгэгчдийн гоё бэлэгтэй ирсэн байгаа. Тэгээд гурилаараа гоё боорцог энэ төр хий гэж бодож байгаа байхгүй юу. Тэнгүүд энэ хавь руу явбал одоо нөгөө халиар ч юм уу, сонгин ч юм уу гоё нөгөө боорцог гоё амт мамт оруулах тийм ургамлын юм байх болов. Тэгвэл би бас тийм юм явж түүх гээд байгаа. Тэр яг тусал дэмжинэ. Ургамлын хувьд гэхээр ч одоо яг нөгөө цэцэг навч ургамлын яг нөгөө гатцсан үеийн таарж байгаа болохоор юу яах вэ? Чимэс мөнгөс байхгүй. Одоо бүр өнгөсөн шүү дээ. Хайлыг одоо гоё байж самрыг яг түүж байгаа үйлрэл байна. Самар байгаа юу те? самар хэцүү баг тий. Та хэдийн хувьд маань өвөлдөө ааруул идэгээ тийш хот руу яг авч очиж гэнэ үү? Энэ хаваараа ингээд борлуулад манай жишээ нь яг аялал жуулчлал талдаа байдаг болохоор тий дээрээ халуусанд ч одоо 4-5 бааз манай энэ өрч гэр кемп үтэх байдаг. Гэр чинь эндээ борлуулсан эдээ цагаагаа бол энэ хаваар аялал жуулчлалтаа төлхөө ингээд дараад борлуулсан. Тэгээ нөгөө өвлийн цагт нөгөө таньдаг хүмүүс дан захиалж таньдаг хүмүүс чинь яг гадар борлуулалтаа байдаг. Би бол хамгийн эхлээд гурил маань бэлэн байгаа юм чинь борцны гурил хэсгээ тавьчих гэж бодсон. Би бол хамгийн дөрөнд одоо хичээсээ ямар ч арт зээлэл гэж бодоод байна. За битэрийн авсан юмнуудыг сайхан ингээд за тэдэн литр тийм юм гэхээрээ заяа. За одоо ямар ч гэсэн ингээд зориод ирсэн бит хоёрыг халуун талаан сэтгэлээр одоо хүлээж авч туслахаар бас ах ч хоёрдоо баярлалаа тий. Тэгээ бас нэвтрүүлгийнхаа зүгээс одоо ивент итгэгчдийн гарын бэлгийг бас бит хоёрыг гардуулаарай гэсэн. Тэгээд одоо манай энэ 25 дугаар телевизийн 20 жилийн ойд зориулж гаргасан Biggest Beat хэмээх одоо юм 1-2 дугаар ботномыг даахта дурсгая. Нэвтрүүлгийн маань ерөнхий ивент итгэгч UB Rise гэдээ бас гоё амттай бордоогүй яг цэвэр хөрсөнд ургуулсан 1-25 хүртэлх килограммаар савлагддаг хамгийн том давуу тал нь вакуумжуулсан юм гоё эко будаа байгаа. За энийг бас би даахта бэлгэлчихв.
За Улаанбаатар гурил бас ерөнхий ивент тэтгэгчээр орж байгаа. 9 төрлийн гурил дандаа эко, эрүүл, 10 гурил гэх мэтлэнгээр маш олон төрлийн бас гурил гаргаж байгаа. Улаанбаатар гурил маань бол өстой нэр Монголд үндэсний маш томоохон үйлдвэрлэгч компани бас ерөнхий ивент тэтгэгчээр орж байгаа. Тэгээд бүтээгдэхүүнээс нь бас хэрэглэж болно гэд энэ удаа маш гоё боломж байгаа. Тэгээ одоо гоё боорцог хийнэ. Тэгээ та гоё туслаарэ. Тий. За тэгээд Golden Gobi гэх шоколадыг бас та хэд минь мэдэх бах. Тэгээ гоё үндэснийхээ хэв шинжийг агуулсан гоё ястан үндэсний яснуудын хувцастай ийм хөөрхөн ингээд энэ дээр бичгтэйгээ ийм шоколад гаргасан байгаа. Та хэд минь амсаарай. Маш гоё амттай. За дээр нөгөө үндэснүүдийнх нь ингээ нэрүүдийн бичсэн хувцснуудийнх нь хөөрхөн. Бас гэрийн ийм гоё Монгол гэрийн хэлбэртэй. Гоё зөөлчдөд зориулж хийгдсэн. За энэ шоколада бас бэлээ. Олейна тос. Оливтай Олейна. Энэ их гоё амттай шоколад байна тийм. Зураг мөргөн хүртэл яг үндэсний үсэлийг яасан хэлбэр төрсөн. Амар гоё сүтэ шоколад байна. Аяг юу гэр хүртэл мөн үү? Яг гэрийн хэлбэртэй. Өстой гоё амттай. Би нэг нэг ичгээрээ зогсчихдохгүй хамаа гэж. Жуулчтай талтай нүүр тахж байгаа тий. Тийм гоё. Өстой гоё газ. Отгонбаяр өөрөө хоёр маань мөнгө олох ажлаа урьдчилан төлөвлөж, маргааш нь нэрж өрөө дарахаар шийдсэн бололтой. Харин энэ айл нь зөвшөөрөх болов? Зураг авалтын багийнхан Архангай аймгийн Цэнхэр сумын засаг даргын тамгын газартай хамтран ажиллаж, нутгийнхаа малчин өрхүүдээс зураг авах зөвшөөрлөө авчээ. Харин оролцогчид маань тэр айлуудаас сэтгэлд нийцсэн нэг гэр бүлээ сонгон, тэднээс туслалцаа авч ажиллаж амьдрахаар шийдсэн нь энэ үлээ. Сайхан амарч. За сайхан та сайхан амарч гэнэ үү? Сайхан амарч. Би тинхээ. Тэнко. Оо сай. Мал сүрэг тарга. Тарга. Энд сайхан дөө. За сайхан амарч. Сайхан амарч. Сайхан. За ажил төрөл сайн уу? Ажил төрөлсөө адамсаа ажиллах гал ирсэн юм шүү дээ. Тэгэл их ажиллаг хүн байгаа маань. Яг Улаанбаатар хөхт юм. Би ч одоо Архангай нутгийн хүүхчүүд нутаг нэгтэнд Юу манай нутгийн хөхт юм. Тэгээ хашаатих. Та тэгээд бит хоёр нэг ийм очиртай хүмүүс явж байгаа. Ер нь шууд эхлээд учир зорилгоо хэлчихье. За нөгөө хотоос гарахдаа Архангай аймгийг зорж хурж ирээд тэгээд энд ерөөсөө нэг 21,000 төгрөгтэй энэ маань бас 21,000 төгрөгтэй нийтдээ 42,000 төгрөгтэй явах нь явж байгаа. Тэгээд энийг Цэнхэр сумын одоо ард иргэдийг одоо ашиглаж тэгээ ард иргэдэд үйлчилж ажил хийж өсгөнө гэсэн бодолтой л яваа хүмүүс байна. мөнгөө нүү? Тий, мөнгөө. Тий. Хөөдөөс ажил зөндөл. Манай энэ бол хараа ерөөсөө юу? Үнэ мал сахаас хурд ажил зөндөл. Хаалгүй байдаг ганц юм шүү дээ. Эвгтэй сахалах. Тий. Тэгээ яг хуу жоохон хууч өрий гэж бодсон боловч эхлээд ямар ч байсан энэ нэг ийм зорилготой хүмүүс яваа гэдгээ мэдэгдээ. Тий, мэдэгдээ тийм ээ. Юу хийх вэ та хоёр тэгээд юу? Хийж чаддаг юм ер нь юу вэ? Хийж чаддаг юм бол байх байна. Энэ манай юм шиг бол ер нь нөгөө хоттой бол их тийм алдартай хүн шүү дээ. Та намайг мэдгүй нөө. Стүүжин тулаа гэдэг нөгөө малын шиг мэдгүй аа байна. Стүүжин хийдэг. Стүүж хийдэг байхгүй юу? Тийм үү? Тий. Оо тэгвэл чи чинь бүр Гарын ям хийх тийм ээ. Үс засан. Мейкап хийн. үс чинь. Мөнгөнийхөө оронд ажил хийм үү? Ажил хийх нэ. Ажил хийх үү? Ажлыг бол тултал сэтгэлээсээ хийж өгнө бүр сэтгэлээсээ бүр. Одоо чи юу жишээ нь үнэ сан одоо. Сайн нөгөө хасаалгүй дээ. Чадахгүй байсан чадна. Тий. Манай их нэртэй амжаа үнэ сан. За тий. Одоо юу сар цаг болж байна. Одоо ингээд өхрөө хороо. Би арай орж иртэ харж за энэ ажил тоглоо барьсан байна гээл. Тэгээ дараа нь гүүгэн барина. Саана бассан. За гүү бол за яг үнэ л цааж үзээгүй. Гэтэ сурна. Гайх уу тэгээд унагчлаа татаад өгөх тийм. Битээ тий хийж би. Яана. Юу юм л да. Хоёрт ажиллагаа гинэ. Битээр дөө. Тий. Битээр хоёлаа ер нь юу вэ? Төлшвэлтэн энэ ер нь гадаа төлөэг бол төлөө мүлээ гэдэг жаа. Та тэгээд ер нь одоо битээрийн яг энэ ажлыг хідээр үнэлэх бол. Тэр хөлсийг минь Битээр чи нөгөө яг ийм тоотой мөнгөтэй. Тэр нь ингээд дэг гэр ингээд яаж өсөж ийн гэдэг нь тий их чухал байгаа.
Та яаж ажилламаар вэ? Мөрөн ихтэй ингэж яад энэ чи та угаасаа өнөөгөө өөрсдөө цаашлаг байх л та. Одоо ямаа самхан нэг тодорхой хаашаа таад минь мэдж байгаа шүү дээ. Тэгэхээр яг тийм бодит тийм яг хашин дээр тогтож ажилламаар. Тэгвэл бид ч салингаа бас голох хэрэгтэй үстэй. Одоо энэ үнийг царай алдаж явж ил аймаар юм ярьж байгаа. Царай Бөөс хөөмөглөө голомхой ихтер яа за яг нутагтаа ирсэн хүн чинь бас ингэж ажиллаж шүү дээ. Нөгөө ажил хийхдээ л бас хөдөлмөрөө хөндлүүлж байгаа юм чинь тий. Тийм хөдөлмөрөө хөндлүүлж байгаа юм бас зүгээр хийж минь аавг шиг зүгээр авахгүй юм чинь. Та хоёр ямар ч байсан үнээс алгана. За. Эмэгтэйгээр нь залуу надтай төлөө биелтэн. Тэгээд дунд нь 10 цаас өгөх болсон. Дунд нь 10. Өө нэг нь 10. А 20 тий. Тийм байна. 20 цаас. Та үсээ засуулах уу? Үс засгал чинь бас нэмэлт төлбөртэй л явчих юм шүү. Тий үс чинь Үсчин тустай Үс ерөнхийдөө бол би бол өнөөдөр өглөө үнэ гаргасан байхгүй. Эрэхтөөс 5,000, эмэгтөөс 10,000-аар ер нь бол явж байгаа. Анх бас үс мүсээ сайхан машин дүүл дүүнээс машин аваад ирсэн байгаа ш. За тэгээ машин. Тэгээд нийт 15,000 болчих юм шүү. Таны үсийг 10, таны үсийг 5. тэгээд чистэ шууд гадаа ажиллаж байгаагаа бол бид хоёр чи 10 тий 10. Тэр нийтдээ 45 хийж байгаа шүү. Зөө. За ажилтаа. За гарахад тэгээ. Би юу яг та морь мэйлээд өгнө. Би чамд морь мэйл үг тий өхөр ураарж ир. Ажлаа эхлэхээс өмнө мөнгөө яаж зарцуулах, яаж өсгөхөө нээлттэй шударгаар ярилцсана гэдэг чинь өөрөө ухаан шүү. Нямбаяр Туяа хоёр шийдэмгий чулуун шудраг хүмүүс юм. Энэ хандлагаараа явбал 42,000 төгрөг их зүйл төргөндөө. Ерөнхий ивент тэтгэгч гэр бүлийн сонголт Улаанбаатар гурил. Нэвтрүүлгийн дэмжин ажиллагч PC Mall, Сахим технологи, цахилгаан барааны их дэлгүүр. United Diamond Ихүүд компани нь Япон улсын Лүк болон Healthy One компани Монгол улс дахь аль биесний төлөөлөгч бөгөөд GMP батламжтай Монгол улсын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээнд хамрагдсан 20 гаруй төрлийн нэмэлт бүтээгдэхүүнийг Япон улс дахь үнээр монголчуудаа санал болгож байна. Та дэлгэрэнгүй мэдээллийг доор хаягнаас аваарай. Ерөнхий ивент тэтгэгч Ходоодны тустай Аливтай Алена. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Дэлхийн амтыг Монголд Golden Gobi брэнд. Тэгээ хаас нь хаана байлаа? Одоо энд дүүжилсэн байгаа да. Дүүжилсэн арцаа аваа. За 1 кг элэн чихэрл зээлэндээ танаас одоо. Яа. Оо энэ бүр гоё, ийм гоё маниултай. Одоо ч нэг өхөр дэрэгний дугуун дор дардгаа болцсон биз дээ тий. Одоо юм өгчгөөчтэй бүрд боловсронгоо болоод байна шүү дээ. Анига дээр нь тавих юм байна тий. Оба. Одоо хуруу даруула хийхин тулд ааруулаад дарах гэж штэ. Одоо сайхан эндээс. Чи за урчлахын дор. За ингэж орох гэдэг. За энэ ч бүр боловсронгоо болцсон юм байна өө. Энэ одоо нэг тогооны аарц штэ тий. Нэг дэлгт аарл орчихно тий. Нэг 2 хил ойрцоогоор нэг 5-аас 6 кг арц гардаг гэсэн шүү нэг тогооны арцнаас. Тэгэхээр чи гатаад ер нь 50% нь хорогдолтой болно гэсэн үг. Тэгэхээр чи нэг 2 хил гарантай ар бол өлгөн гарчих واخа. Гэтэ гатаалтаас их болно. За болоо. Тэгээ жоохон байсан жигээ дахиад жоохон ахиулаад шар суу нилээ сайхан гараад дахиад ахиулаад явчихна. Хатаалтаас их болно. Хэд их хатаачих юм бол бас хорогдол ихтэй хөнгөрчин. Яг сайхан хатаалтыг тааруулаад сайхан. Одоо нөгөө багийн хоёр маань бас ааруул хийж гин үү юу хийж байгаа юм бол тоо. Бас өрсөлдөд байгаа шүү дээ бид хэд чи. Зя. Одоо хийгэн гаргаад гарч ирөө. За ингэнэ. 50-руудаа хүндлэн татаачихсан шүү дээ. За хэмд түтгэжтэй. Ажиллагаа эхэллээ. Яаст амар өтгөн байгаа юм байна. Тийм байна. Тийм байна. Жохон шингэрүүлдэг гэж юу. Яг хурдан татах юм да тий.
Чи бас багасаа хөдөө байсан болохоор юмны дөрттэй юм уу хаа? Оо би чи хөдөө. Гэтэ яг нэг олон онж үзээгүй л дээ. Нэг очихороо 1-2 хон. Гönөө юу юм да ах минь. Мянга сонсохоор нэг үз гэж сайхан юм да. Тийм ямар гоё юм. Хөдөө очиод эний чи бас нэг ингээд дараад үлдсэн юм аа би чи. Өмнө нь. Тэр чи арай дүртэй харагдаж байна хаа. Тийм байна. Зааруулаа бужигнуулна. Одоо ерөөсөө миний харж байгаа гол үнцгүүд битээр бол одоо энэ хавь чинь халуун ус ихтэй сувраг харахаа ойрхоо. Аялагчид жуулчд ихтэй учраас гол тоглолт бол цагаан дэн дээр л явагдана гэж би хараад байгаа штэ. Гоё л дарах гээд хичээгээд байгаа штэ. Сүмдэл татнаа. Заарцаа. Халахгүй миний юм 2 гар. Стомоних нэ. Энийг чи халахгүй бол өөрөө нилээ арга болцсон та дарахад бэрхвэ шүү. Уул нь арган байх тусвал гаталт нь хордно шүү. Гаталт нь хордно тий. Даргалтанд жоохон хэцүү юм тий. Тий. Наач халаачаар тэгээ дороо. Яач л та шингэрч чинь. Жогс өртөө. За ингээл та амьдралын төлөө хаавс Арангаа аймаг Цэнхэр сумд сувраг харахныхаа наа нэрч гисэн ингээд малчаалт. Аруулыгаа згсэж ин дөө. 42,000 төгрөг өржүүлнэ. Одоо өөр сонголт байхгүй. Ийм л ажил хийчихэж өржүүлэхээр байгаа шүү дээ. Яа би нөгөө өрсөлдөгч багийнхаа хоёрыг өстэй чирж алъя гэж бодохгүй юу? Орой моройгийн нэрсээр чимэглээл. Нэрс олддгоо. Тэгсэн би чи хэвээ харуул хийгээд. Одоо чи яг энэ хөдөөнийхэн чи яхаа юу ядг юм бэ? Яг өдөөд намрын цагтаа сайхан хэвээ харуулаад арддаг юм байна л да. Тэгэхгүй зуны цагтаа гол нь эсчдэг юм байна. Бас харуул цагаан идэ боловсруулна гэдэг чи бас их нарийн ухаан байна шүү. Бид нар чинь нүүдэлч ард түмэн тий. Ямар ч орчин нөхцөл тасаад амьдрах бүрэн чадамж нь биднэрт байгаа гэж би хардаг. Дотод ч бай хөдөөч одоо яг өнөөдөр манай Улаанбаатарын нийгэм утаатай төвжирэлтэй юмны өртөг өндөр цалин хүнс багтай зардал өндөрхгүй тийм нөхцөлд хүн амьдрал байгаа юм чинь төвжирэлгүй утаагүй энэ цаг орон нутагт ирээд амьдрахт бол боломжтой бүрэн байгаа л гэж харж байна би бол. Архангай аймгийн Цэнхэр сум бол аялал жуулчлалын хамгийн идэвхтэй хөгжиж буй нутаг. Энтхийн малчид цагаан эдээнийхээ үнцнийг мэддэг, ажил хөдөлмөрийнхөө хөлсийг тодорхой тогтоож чаддаг болжээ. Малчин хүн гэдэг хинж хаанаас ч ирсэн халуун сэтгэлээр угтдаг Монголын жинхэнэ дүр төрх. Тийм болохоор багууд маань бас алдахгүй. За бас гэж гуриланд мөнгө өрөхгүй бит хоёр чинь маш их давуу талтай. Тэр чинь бас их давуу тал болчихж байгаа. За би энэ хараа. 2 дугаар гурилаар хийлээ. 2 дугаар гурил, 1-р гурил хоёр холиод бас нэг юм зарах гэж байгаа юм чинь бас нэг арай царайлаг байхгүй бол болохгүй. Өрөмтэй борцог зарах гэдэг штеп. Авнаа. Хотынхон бол би бол жишээлбэл өрөмтэй борцогт амар маш их дуртай. Тийм болохоор бит хоёр азтай энэ халуун аршаантай ойрхон ирцэн. Тэгэхээр халуун аршаан дээр хотоос маш их амрагчид ирцэн байгаа гэж тооцоолж байна. Өрөмтэй борцог аваачаад зарах юм бол та нэрээ шаагалтаа л аавна гэж. Тэгээ сүүгээ хөөрүүлнэ. Эндээс ч гоё хөөрүүлэнгүүтээ өрөмгөө гаргаж авна. За ингээд 20 литр сүүн тоогоор орчлоо. Энэ дараа 3 литр сүү орчдөг гэж байна. За тэгэнгүүт чинь 20 литр гэдэг чинь нэг 6-7% байх гэдэг шүү дээ. Тэгэхээр 1%-аас 1 өрөм гэхээр чинь нэг 7 ширхэг өрөм болол 6 ширхэг өрөм баг гарчих юм байна. За би хараа. За өрөм зээлсэн. Дороож зээлж гин. За сахар зээлэх нь байна. Гурил маань бол нэвтрүүлгээс минь өгсөн. Азтай бас гуриланд мөнгө өрөхгүй. Одоо жишээлбэл хүмүүс ирээд амьдрахад хэр таатай вэ? Хөдөө бол ер нь гоё шүү дээ. Өвлийн цаг хатуурчихгүй бол ер нь гоё шүү дээ. Цоны цагийн ногоо могоо ургацсан. Хүүхдүүд нь ер нь малчин болно гинөө эсвэл хот руу сургуульд явчих юм чинь үү? Яг тэгж байгаа хаа. Ер нь хот руу сургуульд явна тэгэл ярьж байгаа угаасаа тий. Үгүй ер нь бол би сүүлийн 2-3 жил хоол хийгээгүй. Яагаад гэвэл манай үгүй би тэгтээ мэдэн штэ энэ бас өмнө нь өчнөө жил хийсэн хүн чинь.
Би бол борцог айгу гоё хийдэг шүү. Хийдэг байгаа шүү. Албаар юм борцог учраас юм зөөлхөн зуурсан байгаа. Юу сахар махар бол хийсэнгүү. Сахар ч хийсэнгүү, давс ч хийсэнгүү зөвхөн өрөм бас хоёроор л зурлаа. Ямар л хэлсэн бит хоёр нөгөө нэг сет гаргах гэдэг байгаа шүү дээ. Тэр нь борцогтой, өрөмтэй, хөөрхөн ааруултай, тийм хөөрхөн сет гаргах гэдэг байгаа. Тэгээд хараа борцог маань ийм гоё хөөсөн байгаа шүү дээ. Гоё хөөсөн. Борцоо хийж гэсэн. Гоё хамгийн гол нь сайн хөөлөгжиж борцож гоё болт юм аа. Тийм учраас би жоохон борцоо хөөлөж явах оронд, гурлаа хөөж явах оронд хашаа цэвэрлсээ. Өрөмтэй юм чин гоё бутарсан зөөлхөн болсон байхаа. Уул нь шар тоос, маасл, сүү энэ төр хийхээр бас амар гоё болдог. Өнөөдрийнхээ харж байгаад маргааш мөнгөөрөө бүр амттай болгоод гоё сүү мүү, маасл энэ төр хийчих юм бол бүр гоё бутарсан гоё болно. Өндөг мөндөг хийвэл бас айгүй гоё болдог шүү дээ. Өнөөдөр бол яг ингээд зөвхөн борд зүрхээр маргааш баяжуулаад бүр амттай борцог, шоколадтай борцог ийн. Golden Gobi-ийн шоколадыг шоколад. Гоё бутарсан гоё болсон байна. Яа, ашгүй дээ. Би ойр тэр учраас айгаад байсан байхгүй филчгүй дээ. Нэг анаас унтсан болчихвол айгаад байсан юм аа. Одоо нэг өрөмтэйгээ ойлгох юм бол тест янзтай. Шууд удалчих юм тий. Хөөсрүүлж бодлоо да. Сайн хөөсрүүлжээж өрөм гой сайн гарах юм байна. Тэгэн бишээ. Тэг чинь сайн хөөсрч. Тичэн сүүлийн залуучууд ер нь мал. Тэгээ малж байгаа нэг нь төвд ажилтаа, нэг нь хөдөө ингээл бас ирлээж болоо. Тэгээд хүүхдээ ядаж нэг нь та ингээд малчнаар авч үлдэн үстэй. Үлдэн гэж. Малчин өрхийн амьдралд хамгийн том сорилт бол хүүхдийн боловсрол. Хүүхдээ сургууль, цэцэглэгт сургахын тулд эцэг эхчүүд тусдаа амьдрах нэгэн бодлын хэцүү биш үү? Үзэгч тааж бас энэ тухай бодоод үзээрэй. Гаргалгаа шийдэл гарч ирж ч мэдхий. Танай өхнүүд хаана? Манай өхөр энэ. Тэрийгээр өвлөгөө захаар ба. За би тэгвэл мордчоод ирээ. Тэг чи өхөр. Та үсээ шингэлүүлэхээр бол манай охноор шингэлүүлж л байхгүй юу? Тэгье. Оо, болчих. Манай нөхөр бол юу юм бэ? Жог хашин талдаа юм бэ. Тэгээ хонинд явдаг морь юм шиг байна л да. Ер нь хонины морь ингээд номхон хашиндуу байдаг. Жохон шогшоод үзэхүүдээ тий. Чид бараг 10-20 жил морин дил дээр хийсэггүй шүү дээ. Гэмэр сэргэж штэ. За нэг жоохон цогох уу да. Хашин машингээ элтэн чи манай үчи хөдөлгөөн ороод ирэх ч вэ. Өглөө үүрээр сайхан аяг айраг уучаад адуундаа бордохдоо бол дуулмаар санагддгийг. Үнхэрд явахдаа дуулаач яах вэ те. Арай л дөргсөн болох байлгүй. Тэгтээ хэмэр сэргэж гин. Адууны дэлэн дээр гараагүй удсан байна. Манай энэ чи хашин гэж бодсон чи хөрхөн хөнгөн үлдээ. Чи одоо ямар зүсмийн гэх юм даа. Хонгор зүсмийн хул юм уу? Хул маягийн юм. Тэнд нэг дураараа дөргсөн гар байна шүү дээ. Хашаанд ордгоо хашаанаас мултарчин гэж байхгүй байгаа. Тугал мугалтаа ч гэсэн ингэж ойртоогүй бас удажээ. Тэгээ малчин хүмүүс чи ер нь ингээд малтайгаа ярилцаад идэм байлээ. Би бас одоо ер нь ингээд ярьцгаар л болчлоо л доо. Тэр. За төрхөн зур одоо 5 минут заяа. 5 минутын дараа туяа ихч чи хурж ирээд тэгээд та нар за тэгээд сайхан сүг мүгэ гаргаж аваад үлдснээр одоо хоолндоо орно хэдүүлээ. Таасан үнэнийхээ сүг хамгаалахын тулд нэг хамгаалтанд хийлдээ. За. Тий. Тэгээд төлөвлөгөө юу? Тий, энэ хувийн руу гай. Асахгүй тул за. Тэгээд таглаад. Ааха. Тэгээд аль болохоор ажил тэгээд үүдэн номхон үнэ. За тэгээ. Зааж өгöd тэгээд саагаа сүүгээ тэрлүү шүүч хийгээд. Тэгээд таглалчин та. Дүүч одоо 2-3 жил үнэ саагаагүй. Би ч яг багада хөдөө өссөн гэж байгаа боловч хотод ер нь л амар сууршаад амьдэрсэн. Тэгээ сааг одоо ингээд яг үнээр алхаа явсан чинь бас л
Өхөрнөд ч одоо ер нь миний надаас ер нь хараад өгнө айдээ. Манай өхрөд гайгаа мөн октод голцоо сааж исэн болохоор тэгээд Монголууд болохоор нэг юу өгөө нэг айл нь баг. Ааха. Тэгэл ямар ч Монгол хүмүүс одоо үнээрээ цаачдахгүй чи юу аах вэ? Тийм. Одоохондоо яг 2 3 жилдээ саагааг болохоор яалч юм ингээд эсэрсэн 2 байга саадаг байсан жигтэй гайгүй. Зүгээрээ гайгүй манай үнэ. За тэгээд эвтэйгээ суухал биш өөрхөө тээрж барьж явах юм малыг яаж мэд. Харин тиймээ яаж мэдэх вэ? Тий. Суу тулаасаа. Суу тулаадаа. Тий. Яг уршаа суу тэгээ саачих юм. Уршааг дахиад ойрт гэж. Тий, дахиад уршаа өхлөг ойртоо суу. Бас. Тиймээс чанх юм болох нэ. Бас. Ашиг чадаад заалж нөө. Ойрт 2 3 жилдээ ерөөс үнэ саагаагүй. Их өмнөх амар саадаг гэсэн юм шиг 2 3 жилдээ үнэ саагаагүйгээс суугаад идэг. Би чи ер нь бол мал дээр өсөөгүй хөдөө өссөн нэгтэй сумын төвийн зүгээр байш ингээ хүүхдтэй. Гэтэ Монгол хүмүүс угаасаа одоо малаас айл гэж бол юу аах вэ? Ямар ч яг цагаа тулсан үед бол угаасаа саачна. Ер нь бол чадахгүй. Гэтэ чадахгүй бол биш нэг сонир төрлийн хүн байна. За миний гарсаас ямар ч нэг иймэрхүү гарсан. Яг л ер нь бол зунтай ижлэггүй болохоор тий надад ч бас тий. Авдын сүүгийн ямар ч үеийг аж мэдлээ бас асгаа хийчихвэл бас хэцүү болчих байх гэж бодоод жоохон яачлаа. Энэ ч одоо сүүлдээ энэ чи тайлхдахгүй. За. Ингээд үзүүр гаргаж уйхгүй сүүлдээ тайлх. За энэ тугал татгад туглаас их тий хараа. Ингээд ууйна. Тэгээ ингээд 50 гудаа ганцхан инээс нь батчихна. Ааха. Тий. Тийм ш. Би ч бол тоглоогоо боож алхаа зүр ойрхон ш. Тэгээд нөгөөд чинь хойшоо чангад байгаад бүр яачвал сүүлдээ тайлхдахгүй. Инээс нь батаад тэгээд би ч бас боож алхаар ер нь хөвгөө нөхөр ш би ч бас. Ойрт тэнгэрэн сайхан гоё тогтдох юм байна. Тийм байна. Нэгтгэхээс жоохон нойтон цас орох сураг байсан уу? Харин тийм өрхөө шиг. Ойрхон байгаа. Одоо ойрхоо. Одоо энэний ар шил дээр өглөө дөрөнтөд энэ гэртээс овоо ашиглажсэн. Хөдөө ахаа. Одоо ер нь бол Улаанбаатар хотын нөхцөл байдал ер нь чанга байна шүү дээ, тий. Төгжрөл ихтэй, утаа ихтэй, ажлын байр хомс гэдэг ч юм уу. Тэгэхээр одоо залуучууд хөдөөрөө их чиглэж байна л да. Одоо яг энэ хөдөө мал дээр гэдэг юм уу одоо бид нар шиг юм залуучууд ирээд нэг гац нэг үнэ мал аваад гэдэг юм уу нэг 5 хонь аваад ингээ амьдрахад боломж олцсон ер нь бий юу? Нөгөө байлгүй их зөндөө штт. Малын ашиг шим гэж их бах та тийм ээ. Одоо шиг ингээл готорн газраас залуучуулч одоо ингээл манай Монголын айлч аймагт амьдэрсэн чөлөөтэй. Одоо жишээ нь манай энэ нутагт ирлэх чи одоо эдэн мал аваад нэг айлтай танилцаад хаяанд нь буугаал сайхан ивэ болвол Монгол хүмүүс чинь хилэмаараа сайхан ярилцаад ингээд их чи яахаа гэл яг ч бол энэ газар нутгийн одоо чөлөөтэй байна. Хүн ард нь нүртэл чөлөөтэй байна. Одоо хамгийн гол нь ирсэн хүмүүс сүүл сайллаа зүв авч хэрэглээд амьдруулсан. Цагаан эдэний ханьш гайгүй болж байна. Энэ жилч махны ханьш бас гайгүйд байна. Тийм. Хуучин ч одоо ойрын 3 жилч бас малмахыч ханьш жоохон муудуу байсан. Арьс шир нүнг болчихсон. Одоо харин хамгийн гол нь арьс ширэн гоё зүг боловсруулаад. Арьс ширний үйлдвэрүүдэл нэмэгдүүлээд тийм шиг байна тий. За ингэж аваад саунагны болохоор л ийш өөр юу явал хоёлоо нөхцөл бугуул авахгүй та. Гараа салтаар нүрга. За. Бас 3 хоног зүгтүүлэх. Оо, стоодлаа байна. Яа. За, стоо варддаг юм байна. Ивэч болохгүй мэн. Бид нар бол бас энэ морь малнаас л асарж байгаа юм байна. Сая бугуул шидээд ирсэн. Боломгүй байна. Зайлаа одоо нэг шидэх. Оо байхгүй. Байдгүй мэн яана. За чи юу яа та? Чи одоо харуулмаар бол бэлтгэлийг
цаг бас мөлийн өвчтэй шүү дээ тий. За. Тэгээ бас нэг борлуулж өрөх юм аа эмхлүүл. За гэрийнхээ хүмүүс. За өнөө гугуулах гэж үзсэн. Нэг яг уу. Нилээ ядраа. За өнөө гугуултна гэдэг бол бас ив уур их шаардах юм байна. Ясуу дуртай болгоно ингээд тэр сураа ингээд гогцоог нь гаргаж эргүүлж байгаа нь хүртэл бас нилээ учиртай юм байна. Өөрөнгөлж байгаа л шидчих гээдсэн чинь арай л болохгүй маань. Цэвэрлээ ээж энэ хараа хоньны хорголч ингээд битүү юу болчт юм биш үү нөгөө тэр хараа битүү байгааз харшилтай хүүхдүүдийг хөдөө авчираад харшилгүй болж байгаа кейс зөндөө байгаа шүү дээ. Энэ газар нь тэгшхэн болохоор энүүгээр ингээд цэвэрлэхэд өстой амар юм байна. Цэнхрийн аршаан дээр амарж байгаа хотын хүмүүст зарыг гэж бодоод байна шүү дээ. Харин хомоолж зардаг л та. Гэтэ энийг бас болох юм санагдаад ах юм. Гэтэ энэ чинь яг л адилхан харагдаад байна да. Хэлбэр нь л өөр болохоос би энэ нөгөө аргалыг чинь түлээд аргал хомоолоо уугуулад утаанд нөгөө нэг юу яадаг штэ. Нэгдүгээр ялаа шумуул үргэн харшилтай хүмүүст аягүй хэрэгтэй байдаг штэ. Ухаас. Тийм тэгэнгүүт энэ бас хэлбэр нь л өөр болохоос бас болох юм санагдаад ах юм. Ухаас. Болно шүү дээ одоо. Гэхдээ одоо бит хоёр төл ерөөсө цэвэр агаарч байсан хамаагүй. Мөнгө болгож болох юм юу тань цуганд хийх хэрэгтэй байгаа даа. Үгүй би бол энийг хатаагаад. Үгүй. Ялаа шумуулаа найр шүү дээ одоо манай хүн чинь. Үгүй би бол жишээл ингээ ялаа шумуулаа үргээгээрээ та хэд мэн энэ хавьяас аргал хомол хайж ахаар энэ хатаасан юмыг сайхан ингээ шатаагаад ингээд ингээрээ хэлээд. Тийм шүү хүмүүс ч одоо их залхуу болсон шүү дээ. Ялангуяа хотоос. Тийш яваад аргал хомол түүхийн оронд билүү аргал хомол авчираад өгөөд авна шүү дээ бас. Хорголыг шигсэн заруул зарна шүү дээ. Үгүй хоргол адилхан баас үстэй. Адилхан баас. Хэлбэр нь л өөр болохоос. Яаж юм бэ? Наа чи сайхан хомол хоргол гэж ярил л да. Үгүй ер нь бол яг шууд утгаараа ярих юм. Болохгүй юу? Starlink маань тэр байна. Тэгээ ингээ холбосон төхөөрөмж юм байна. Энэ өстой хөдөө мөдөө үнэхээр хэрэгтэй юм байна. Би бүр утас одоо ингээ унтарчлаа яандаа гэж бодож байсан чинь бүр цэнийг нь дүүрээд Wi-Fi-тай болоод одоо ингээ хүнтэй холбогдох бүрэн боломжтой болчихоо гэж байна. Тэгээ би нэг шаврага залгачих уу? Малын хэмжим би мэдэх болов гэж бодод хаа юм. Ажиллаа хийгээл байж байгаа бах. За сайн уу миний охин? За юу вэ? За ажил төрсөн сайн уу? Ажил сайн. За багш нь энэ мал дээр ирсэн байна. За тэгээ юм асуух гээд чамайг мэдчихэж магадгүй гэж бодоод асууж байгаа. Тэгээд би одоо энэ хараа. Сая нөгөө нэг юм аргал хомоол энэ төр ингээд цэвэрлсэн байхгүй хашаа. Тэгсэн чинь ингээд дандаа малын хомоол юу лээ? Хорголууд байсан чинь ингээд шууд ингээд хаяад байгаа байхгүй юу? Тэгээ ингээд би ингээд ууд нь ингээд хамаад эн чинь ингээд аргал шиг ингээд аргал хомоол шиг шатааж матааж төлж мөлж болох юм шиг байх юм. Энийг зарнаа гэсэн чинь намайг шоолоод байгаа байхгүй юу? Юу гэж болдгийг ингээд тэгээ юу нь болохгүй юм хортой юм уу? Одоо аргал хомоолчин болохоор нөө утаа ингээд одоо өнөр мөнөр тайвшруулдаг харшилт сайн энэ гэл тэгдэг штэ. Тэгээ бүр шахмал байгаад байгаа штэ. Тэрнтэй адилхан энэ хоргол тийм байхгүй юу? Хорголт амын жоохон сул. Ямар ч ач холбогдол байх. Ямар ч ач холбогдол байхгүй юу? Яг хорголын баас маасыг яг нийлүүлээд нөгөө нэг нөх мөхөнд хийжээснээр яг нөгөө юу гаргадаг гэдэг. Ямар ч байсан юунд бол ашигладгүй. Ямар ч ашиглах юм байхгүй. Одоо үхрийн баасаа л түлхий. Тий үхрийн баас хомоол аргалал түлнэ. Тэрээс хорголыг түлхүүтэй хомоол муу чинь зүгээр уугуулдаг тий. Тэр энийг бас адилхан уугуулж муулахаар ашигтай юм ч байхгүй юу? Юу ч авахгүй. Та харин аргал түүгээд тэгхийн юм тий. Зарвал хүмүүс авандаа. Үгүй ингээд харахад ингээд яг адилхан л уугах юм шиг харагдсан байхгүй юу? Ингээ хатцсан зүгээр хэлбэр нь л өөр болохоос биш яг адилхан уугах юм шиг санагдаад зараад үзсэн чинь намайг шоолоод харан за би юу н асуу гэх. Тэгээд залгаж байгаа. Тэгэхээр энийг зүгээр л нөгөө нэг одоо хонхор хүдгэрийг дүүргдэг ч юм уу нэг тиймэрхүү юм дээр л ашиглах юм байна те. За тэгвэл энийг зархаа барьлаа аргалаа төвлөө. Окей баярлаа. За ийм байна. Тэг за яах вэ? Би тэгтээ угаасаа цэвэрлэл хийжсэн л та. Зүгээр санаа төрсөн. Хүн хотод төрсөн, хотчсон байж болно. Гэхдээ ажил олгогч улаана хахаас асууж болдгүй юм бах та.
Зүгээр аргал хомоолоо зарсан дээргүй юу да үүрээ минь. За одоо аргал түүнэ. Хөх хомоол. Сая манай багийн үр эгч маань тэр хоньны хоргол зарах гэж үзлээ. Тэр энэ ч бас овоолцсон уулна. Гэсэн чинь хоньны хомоолчид дээрээс фэлтчлээ. Ямар ч ашиг тус байхгүй гэн бүр мэрэгжлийн хүнээс нь видео колл хийж асуулаа. Нэг ширөөсөө шууд хай наа чи ямар ч хэрэггүй хүн ахгүй гэж. Уул надад бол харахад бол уугуулчхад бол утаа гарахаар л харагдаад байна. Одоо яг жинхэнэ 3 жилийн хөх хомоол төөж зарнаа. Хатвалимэн сүрэг налласан хөтөнөтагэмэн амар амгалан. За аргал гэхээсээ илүүтэйгээр хөх хомоол түүгэрэй гэсэн шүү дээ тий. Тэгэхээр ч одоо хөх хомоол. Одоо адууны хомоолч яг сайхан хатаад хөхөрцөө хомоол болтох юм уу да. Зүгээр энэ аргалыг төвөд хүн авахгүй бах та тий. Яадаг юм бол доо. Хөх хомоол энэ ч доо. Өө энэ чи хомоолонд орно үстэй. Аргал уу. Хомоолч доо энэ үү? Оо тэлгүй одоо хомоол аргалаа. Энэ адууны хомоол энэ л байх шиг бах юм. Ха? Мөндөө. Гэтэ хомоол нь бол хомоол. Гэтэ арай хатаагүй юм шүү. Хүрэн бас чи юм биш тахаа. Энэ үү? Оо тийш. Чи хомоол шүү дээ нэр. Хүүд юм аа гэж. За нэг болох шахлаа шүү. Өөр хий надад хомоол олдох юм уу? Гарааны бизнес маань гарч амжихгүй дампуурчих юм шүү дээ. Энэ шал нойтл юм байна л да. Нэг одоо па өвс ногоо өнөртөж шүү дээ. Энийг зөв яг Улаанбаатар хотод бол яг энэ хомоолыг чинь ингээд жижигхэн үйлдвэр аргаар хатаагаа жижиглээд ингээ уугуулдаг алц шиг хүч шиг болгоцсон. 5-аас 10 мянгаар эмээсэн зардаг юм байлаа хайршил машлт маш сайн ингээд. Тэр уул нь бит хоёрын одоо мөнгө олох ганц боломж, мөнгө өсгөх ганц боломж уулна. Хөх хомоол л байгаад их юм да. Даанч хөх хомоол олдохгүй нэ. Маргааш хай. Өнөөдөр борцог маань дуусчих. Борцгоо зарыг. Бүх хогоо буцаж бүтээгдэхүүн болгож ш. Тэгсэн чинь энийг яг зараад. За баярлалаа. Зарж болоод үхгүй да. Тэрнээс би яг цэвэрлэгээ хийж байгаа шүү. Намайг шоолоодох юм. Надаас нэг хот руу ирж ахны хүн студийн дараач тэгээ тэгээдсэн шүү дээ. Сонж нөө. Тэр ихчрээ шууд чаат залгаад үзээ заяа. Тэгээ тэр ихчтэй зөвшөөрч мөгөө мэдгүй шүү дээ. Ихчэд хаа ингээд би ингээд аймаг руу явах гэж байгаамаа. Студийн хийхийг танаа гэрт зааж үгээ. Зааж өгье. За. Эсвэл би танд хийгээ зарж өгье зарэ. Тэгвэл хоёулаа мөнгөтэй явж чинээсээ. За. Чи та болохоор нөгөө юу яачих заяа. Тэрийгээ нөгөө чанд зарж байгаа хоорондоо над нэг газ нэг хитэн шир бигээд 2 шир л авъя заяа. Зах дээр нь одоо шир хийдтэй хуухсан шир хийдтэй. Ширээ аваад би газ тэр ихтэй ярьж байгаа зөвшөөрөх юм бол гэрлүүн очиод газ хийгээ зааж өгөөд эсвэл гүзээ аваач юм гүзээний салаатныхаа би юмрыг аваад цэцэн ухаан амтлагч энэ тэгээ хийгээ зарж байгаа хооронд чинь би тэрийг тийм ярьж амжуулъя. Мөнгө олно гэсэн үг шүү давхар. За тэгээ. За тэгээ. Тэгэхээр энэ чинь хоёлоо хайлмаг хийчихээ шууд төв орё. Төв гэж цэцэрлэг. За болж байна. За тэгээ. Тэхөө нэг юм санаа гарч ирсэн. Окей. Энэ мөн үү? Туяа. Энэ ногоо үзүүчтэй мөн биз дээ. Энэ хөдөөнийхний ажил барагдахгүй л дээ. Өглөө 6 гээл адуундаа яваал тэгэл үнэгээ хороож ирээл цагаал одоо юу ч болоод байдгийг. Би чи энийг нацрна гэж мэдэхгүй. Тоогоо явуулчих. Тэр нэг үнэнээс хэдэн литр сүнс авах юм төлөвлөгөөтэй ажиллаж байна өөрөө. Ерөнхийдөө юу вэ? Одоо жоохон амар болсон болохоор жоохон татарчаад байгаа юм байна. За. Ер нь бол нэг 500-600 л ер нь авах юм байна. Гард юм уу те? Тийм ээ гарж байна. За. Зөв баг гайвнууд нэг 700 арай литр хүрхгүй. Өдөрт энэ айлууд ер нь үнэгээ хэд саах юм? Өглөө орой. Өглөө орой. Тийм өглөө орой. Би 20 жил хөдөө ирээгүй мартчих. За хааш нь зөөх үү хаа. Тэр хооцын мод дээр тэр жижиг мод байна. Тэрэн дээр авч тавичих юм. Таны порт руу? Миний порт. За. Та ханаас төлөөгөө бэлдтий? Энэ уулын мод руу. Одоо тэ харагдсан мод руу. Яг уу 7 хоног нэг явдаг юм яадаг. Үгүй дуусгаар л авчидгийг. За та зогсож. Би энэ хитгэн нэг бол ганцаараа тийш навчнаас хөр.
Шууд 3-3-аар зөөдөг гэж. 2-2-оор нь ядах таа ч юм уу. Энэ дээрээ тавьчих юм баха. Тэгээд наа тавьчих гэж хоёул хөрөөд идэх юм. За та юу хөрөөд чи хаана гоо? Хөрөөгаа. За гайгүй хоёул өрөөдөг. 2 өрөө юм уу те. Би хүүхдтэйгээ өрөөдсөж явах те ирнэ. Манай хүүхд чи ажилсаг шүү дээ. Тэгээд хүүхд чи үнээгээ саагээ. Үнээсээ саагаад дуусчаар нь 2 талаас нь татчих болно. Хоёулаа өрөөд. Ажил хийж өгж байгаа хүмүүс таныг нөгөө талаас нь бориулах ч зүгээр үү? Аа? Чи нэрээ хөлсөөр ажиллаж байгаа. Хөлсөөр ажиллаж байгаа хүмүүс шүү дээ тий. Зарим тий. Тэгэхээр нөгөө талаас нь бориулахаар нэг жоохон тийм ажил олгохчоос бас цүнх зарах гэдэг. Сонирн болоод явчих гээд байна уу юу? Тэгээд 10 сарын ажил хийж дээ. Харин тий. Зүлгэн дээгүүр чирчгээр зүгээр үү? Гайгүй хоо яваад. Гайгүй юу. За. Харин ингээ зараа тавьвал зүгээр юм. Энэ ямбаа иргэл авчиж сайн зарж байгаа. Би одоо хотод ороод хөдөлтөө их учраас гээд чинь дээл мэд өмсүүлэх сайхан залуу гэж тийм. Дээл өмсөөгүй байхдаа нэг олдны Япон шиг байна. Үгүй хотод ороод одоо сайхан хөдөөний залуу гэж тийм. Ямар хөрөө? Сүдгэр хөрөө. Би ямар ч байсан жоохондоо ийм хөрөөгөр хөрөөдөж ирсэн. Тэгээд ингэж нэг яаж яснаа санаал байгаа. Тэгээ ийм хөрөөгөр бид нар хөрөөж бас баг багт хөөхт байх чинь тий. Ямар захилгаа хөрөмөрөө олдох. Цаана гурыг л тасалчих уу? Тийчээс нэр ажил хийж байгаа шүү дээ. За иймэрхүү маягтай өрөөднө. За ойлголоо. За ямар ч үнээгээ саагаад дуусна 5 үнэ саалаа. Тэгсэн чи арай юу юм бэ? Үнээгээ саачаа шууд нөгөө явах шийсэн чи арай зилээ малтчих гэх юм. Хавшаа хотоо малтчих гээд. Тэгээ бидүүс нөгөө нэг хотод одоо би сааж үзье л гэж саадаг байснаас биш. Яг энэ хотоо малтахыг мэддгүй юм байна. Тэр чигээр нь хайшдаг байсан. Тэгээд ийм ажил байсан юм байна. Үнээгээ сагаа ажил дууслаа гэсэн чи дуусах болоогүй байсан юм байна. Сонь юм одоо сурж байна. Яг жинхэнэ амьдрал тэг хөдөөл байна. Парти байшинд байсаар гад бүрс. Төсөрчжээ. Хоёулаа юу яана? Хэдэн мод хоёр талаас нь хөрөжүүлж чадна уу? Чадна л үгүй бага мод л хөрөжсөн. Тийм үү. За окей. Түр амарч. За ёо ингэ Гэтэ амар чанга ажил гар мар бүр амар ингэ чилцэн явж шээ бүр ингэ. Манай тэгээ малаас ерөөсөө тэгээ хамгийн гол нь хаяг зүйл гэж ерөөсөө байхгүй. Тийш одоо тийм малчаа бид нар чи одоо сайхан өөрийнхөө цаг нар гихгүй сайхан л тий өдрийг өнгөрөөлөх юм. Тэгээд толгой ширээр цагаан толгойг чанаад ичээ. Ширийг хуухлаад ичээ. Одоо тий сүүгээ чи одоо тий борлуулбал одоо хитэн төрлөөр нь борлуулж штэ. Тий одоо чи ерөөсөө сүү мах дээр бусын юу. Тий одоо тэгээ малчаа бид нэр энэ малыг одоо үнэлж байгаа төр засагчиг алга дарга сайдчиг алга. Тэгээд одоо малчаа бид нар өөрснөө тэгээд бор зүрхээр л энэ хитэн малынхаа юмыг борлуулж. Бүр ерөөсөө ямар ч үн цэнэгүй. Харин тий. Хотын амьдрал дассан ч Монгол хүний хөдөлмөрч чанар гэдэг цуснд байдаг зүйл бол та. Залуу хүн өөртөө ихтэй байх нь чухал аа. Сүүсэл өнчөө та нэг үстэй байна. Өнчөө би доороос нээсэн. Хараа хөө. Зяах. Ингээд. За. Зя. Тэгтээ дахиад шүүч яана дээр нь жоохон үс байгаа. Ташаас чи сайн шүүхгүй. Жоохон өстэй явах шүү. Нэг жоо хойш өөдрөөр харуулж хийхгүй бас Монгол ёс байна. Тийм шүү дээ тий. Тийш нь харуулдаг. За энэ ч бас нэр. Тэдээс энэ мэдээгээ битгүй ер нь жоохон ясаашаа ер нь алдах гэдэг байгаа дөрнө. Одоо нэг тийм болсон тий. Одоо би ч бас юм адил ингээ ялгаагүй юм хийгээд байгаа хэрнээ яг тийм их юм мартчихад байгаа байхгүй юу? Тий. Өөдрөө ерөөсөө тий. Цаа ягсан ч нэг өөдрөө харуулдаг. Тийм үү таастай маш зүг ялаа. Би бас мэдгүй л одоо ингээ одоо л ингээ би ерөөсөө алдахаар болчихж байгаа ингээ цаашдаа энийгээ. За одоо ингээл энэ сайхан хөөрүүлэл маргааш янзын сайхан тоогоны өрөм гарна. Тоогоны өрөм чи хэдэн мянган зарна хэлээ та?
Тогооны энэ том 20 тогооны өрөмөд 15 20. 15 янзынх нь тий. Үхрийн сайхан үнэний өрөм дээ. Тийг нь. Тасархаа. За тэгээ галдаа хоёр мод тийг орчихоо. За. Энэ энэ сайхан шүү. Бүтгүй бай. Юу голоор нь хооцсон байгаа. Манай голоор хаваа. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Дэлхийн амтыг Монголд Golden Gobi брэнд. Ерөнхий ивент тэтгэгч Ходоодон тустай Аливтай Алена. Ямар тос хэрэглэдэг вэ? Гэр бүлийнхээ эрүүл хооллолтыг би холестерин агуулаагүй цэвэр байгалийн гаралтай Олена тоснд даатгадаг. Халуун дулаан уур амьсгал амттай сайхан хоолноос эхэлдэг. Ходоодон тостой оливтай Олена. Таны нойр гулжин олон дахин сэрж өдрийн турш нойр мөглөн ажлын эрч хүчгүй байх шинж тэмдэглэлдэг бол Япон улсад үйлдвэрлэсэн энэхүү бүтээгдэхүүнийг хэрэглээд үзээрэй. Найрлагдах гүргэм цэцгийн ханд нь 30 мг серотонин агуулсан бөгөөд өдрийн турш эрч хүчтэй байлган бүрэнхий болоход мелатонин болон хувирч таныг бат бөх хүнтуулна. Та дэлгэрэнгүй мэдээллийг доор хаягаар аваарай. Ерөнхий ивент тэтгэгч амттай сонголт UB Rice. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Дэлхийн амтыг Монголд Golden Gobi брэнд. За хад үсээ яаж асуулах вэ? Ахын зүгээр л үсээ гусуулна. Гусуулна. Шууд машинд дуулна. За. Аймгийн төв дээр үсний хаан шийдтэй үс асах. 6000-аар стектэй үсийг гусч өгдөг. 6000. Би ч нэг 5000-аар хийж бас арай жоохон бас хямдруулж ш. Ингэж ажил хийлгээд тусалж байгаа. 5000-аар яах юм уу? Би 5000-аар л яаж үгүй дээ. Болж байна. Яасан чи бас ингэж өнөөдөр жигөө гэртээ ингэ сайхан тусалж штэ тийм эстэй. 1000 төгрөг ахтаа сайхан хямдруулж өгнөө бас. За тэг. 5000-аар тийм ээ. 5000. Аа за. Би ч бас юм хийнэ хийх гэж оролдоно. Энэ чинь харин өссөн туяаг нэр өгч бүр юм шүү. Би болохоор нөгөө юу яасан ахгүй юм. 10 жил байхдаа өсчингийн одоо нөгөө нэг 45 хоногийн курс өгдөө штэ. Курс сураад. Курс тий сурж исэн. Тэгээ чи өсчингээ хийгээгүй юм ер нь хаашаа. Хийгээгүй. Тэгээ яг нөгөө хөдөө гадаа явахдаа байнгын нөгөө нэг энэ өснийхаа машин тэгээд хаачиг аваа явчихдаг байхгүй юу? Яг хөдөө очихоор ч нөгөө өсчин бас аймгийн төв юм болохгүй заримдаа нэг өсний машин тэрэг байхгүй айлаад нь штэ. Наадах цаар нь хөдөө ихсэ. Харин тий хөдөө ч амар байхгүй ховор болохоор ч тэгээд юмиг аж мэдлээгээд угаасаа байн авч явдгийг хэлэхөө. Засан штэ. Зүгээр суухгүй штэ. Тэгээ мөнгө авна тий. Мөнгө авна штэ. Заримдаа хонь нөгөө нөгдөө айл. Оох. Хонь өгнө. Хонь өгнө штэ. Оо за. Хонь өгнө, өхөр өгнө. Сайн засч өгнө. Таснаа эмэгтэйсээс асуу. Эмэгтэй үсийг тань гойсон. Одоо эмэгтэйгээр асууя үсээ засуулах уу гэд. За сайхан болцлоо. Ийм хурдан уу? Тэгэлгүй байхаа дорхон шүү. Чи үлдээсээг үлдээгээгүй аа чи гарт орсон юм дорхно. Чи эхнийх нь омгон дээр өсвөлдөөд юм биш үү? Оо авчих шүү хасаар ингэж амлгүй байд юм. Ганц ширхэг ус үлдсэн байна. Дараа нь ус угаалгаас 2000-аар. За үсээс угаалахгүй. Мөнгө өгсөр гарах юм шиг. За. За сайхан толгой гарч ирлээ. Толгойн сайхан. За нэг гинэ хэлээс. Толгой сайхан гусчаа дараас нь ялаад гэж юм. Тэр мэлэн да. Тий. Усаах ус. 5000 шахах би үгүй. 5000 авцгаа байлаа чи. Чи толгой байлаа шүү. Нас янзын толгой гарч ирлээ шүү дээ. Тийм байна. За суух. За үсээ тайлхлаа ямар тайрал дээр нь болгомоор байна. Шууд тэгшлээ тайлчдаг. Тэгшлгүй. Би н үзүүрийн харахад нэг жоохон нөгөө нэг юу вэ? Дайлыг тэгэнгүүтээ юутай байна? Үзүүрлэг нь үзүүрийн ерөөсөн. Тий. Одоо тэгээ хоёлаа байгаа амны хаягаар яаж байгаа л. За ингээд тийшээ ингээд ийм дайли ихтэй өснөд байгаа байхгүй ингээд өмцөм. Тэгээ доот нь ерөөсөө ингээд ийм юу байхгүй. Шингэлээгүй болохоор ингээд ийм овоорцсон. Тэгэхээр одоо ингээд сам ингээд гүүхгүй байгаас ингээд.
Нэг богинохон болохгүйгээр зөвөр юу ячиж чинь? Тэгээ Тэгшлээл тэгэл үлүүрийн сайхан шингэлээл. Та үсээ хаана хизээс үл хайрлсан юм? Арамгат. Аймгийн төв дээр үү? Аймгийн. Аймгийн төв өсчид маань жоохон дали мели таарсан баг тий. Гэтэ эмэгтэй хүнийг хичсэн тий та тэгдэггүй одоо нөгөө нэг жоохон сэтгэл санаа манаа унах ч юм уу юу байдیں۔ Үс гэдгээ нэг жоохон нэг тайруулаад нэг янзл мандж штэ бодуулах ч юм уу. Нэг сэтгэл санаа сэрэгдэггүй тэнийх. Сэргээж дэмдүүлээ. Усаахан бол усаахан гэдэг үсээ ялцлуулахад нэг ихтэй юм байна. Харин нэг гоё өнгөрс нэг тийх гоё сэтгэл санааны тэгшрээл юм л бол юу л хийч гээл нэг ирчгүч ороод нөгөө нэг бодож исэн юмдаа ингээл нэг юу маань юу ячаал санаа зовхоо болчоол тий. Нэг ихтэй тэрийгэ марцтай сайхан сэргээж. Тий. Тэгээ мөнгө олохын тулд нэг ганц чаддаг юм байна үс асах байсан. Тэрийг амарсан ихчийн үсийг 10,000 гарч чинь ахын үсийг болохоор 5,000 төгрөгөөр хусаж ярьсан 15к мөнгө яриг хэлж болохгүйсэн за дими юм ярьчлаа за. За ихчлөөрийн тарилт дууссан. Битээр зүгээр энгийн нөгөө нэг тэгшхэн тарилт нөгөө одоо үснийхаа доотлын өөг ер нь бол янзлах тийм юутай байсан учраас тайрсан. Түрүүн болохоор нөгөө нэг үсмэн ингээд мэгсэн шээ хам явахгүй нэгэд одоо болохоор ингээд ямарсан үсийн сайхан ингээд тэгшлээд одоо атлаас нэгэ харахад ер нь бол өөнүүд нь харагд нэг янзлж байгаа ингээд зүгээр дэв тэгшхэн тайралт одоо хичэд нэгсэн доо хийсэн гэсэн үг ээ. Одоо тэр нэг Butterfly малай гэдэг амар гоё тайрлал өгдөө шээ. Тэрийг хийх дотроо хүсэл эрмэлзэл сонирхол байсан боловч чадахгүй л дээ би. Та болохоор зөв ингээл нэгээд ийм богино тайрлал гэдгсэн шүү дээ. Тэгэхээр одоо ингээд сайхан яач цаа дөөн үнэ бол хийсэн шүү дээ те. Өснийхаа. За одоо ингээд харагдаж сарлаасаа гэдэг тэгшин тайралтай болсон байгаа. Нэрнгэсээ нэг гоё тэгшин тасан тойлноор хараарэ зэ. Дүүд итгэж байгаа зү баярлаа. Энэ бүсгүй чинь стүүчин хийгээд байна уу гэж харсан чинь үс засч байна. Овжин байл шүү. Тэр огт мэдэхгүй зүйлээ хийж байгаа юм биш ээ. Үс чин гоо сайхан чин дамжаа төгсөн нь өнөөдөр ингэж хэрэг боллоо. Тэгээ эхний ээлжинд бит хоёр өнөө өглөө хичээс нэг 6 кг орчим 7 кг орчим арц зээлээд авцсан. Ааруулаа дараад одоо гадаана хатааж байна. 6 кг арц. За одоо хоёул энэ чинь 2 ил ааруул. Хурууд ааруул зээлж байна. Хурууд. Хурууд ааруул. За магадгүй бит хоёр одоо яг үнийн дүндээ тохирсон ажил хийж өгч чадхааргүй одоо байх юм бол одоо арцаа бэлдээд тавьсан байна бит хоёр. Сайхан шахаад ингээд хурууд болгоход бэлдээд. Тэр хуруудаа зүсээд арцныхаа мөнгийг ихчтэй өгөөд ааруулаар нөхч бас нэг тийм сонголт байна. Гэрийн бараа уянд бит хоёр нэг тогооны арцаар хорхоо ааруул дарцсан байна. Тэгж байгаа. Хэрвээ үнийн дүндээ тохирсон ажлаа хийж өгөөд хоёулаа өрд ширээн барагдуулж чадахгүй бол ааруулаад тооцож өгөөд арцныхаа мөнгийг сайхан төлчих болох юм шүү. Тэгээ. За тэгэхээр одоо маргааш хайлаа цаа өнөөдөр шахсан ааруул чинь хорхоо ааруул чинь маргааш хатах юм чинь бас зээлж авна гэсэн. Одоо өнөөдөр том бол ааруулаа зээлчийл гэж байгаа. 2 хил ааруулаа. 2 хил. Чи та намайг хардаа хаа. Өтгөж хөөх найдвартай. Би бүрсээ нэрээ алга болох юм бол төмний шүшиг болно. Миний зургийг тавихад л энэ бүжигч өгч ин лөөрчин байсан. Манай л төмний шүшиг болно. Тэгэхээр алга болохгүй. Тэгэхээр за хорхоо ааруул 2 кг, хурууд ааруул 2 кг, 6 кг арцаас өрөм хэдийг хоорс. Өрөм үү? 2-3 юм гатхаг савлал аваад явд үзээлт хоёлоо төхөө. 3 автаа авч 5 итгэл үү? Ихтнэ. Зарч чадахгүй бол хоёлоо замаалтсан юм бол шүү. Өрөмчөө бол 8 хурдан цагт. Өрөм нь одоо хэдэн төгрөгийн үн ханштай байдаг вэ? Чи өрөм их чи одоо зах зээлийн үнэлгээ нь хэд вэ? Үнэлгээ нь одоо өрөм 6 тал. 3 ширхэг жижиг өрөмч. За 3 ширхэг жижиг өрөм 6,000 төгрөгөөр 18,000 төгрөг бич. Жижиг өрөм 6k. За хорхоо ааруул чинь 1 кг хэд орчим үнэтэй байгаа лээ? Ижил 25. За энэ 3 ааруул 25k. Тэгээд юу? Арц одоо килограмм 5 маа байна уу? Хэд вэ? Тэ 5-тай. 5,000 5k. За 5k. Түрүү нэг өрөм авцсан. Борцгондоо их гэдэг. За тэрийг тооцсон шүү. Тэгэхээр нийтдээ 4 өрөм. Вөө баярлаа. Хоол авчирч өгч. Хандааж идэж болохгүй юм да. Нэвтрүүлгийн дөрөм юм да. Мөнгө зарахгүй. Борцгоо сайн зарж чадах юм бол цэвэр ашиг орж ирнэ гэсэн үг юм. Тэгэх гээд байна. Нэгдүгээр баг ажлаа дуусгалаа.
Одоо тэд бараагаа зархаар сумын төвийг зорино. Хөдөлмөрийн үр шим нь амжилтаар дүүрэн байгээ. Үгүй ингэж юм. Ахаа ууж чадахгүйгээ аваа явчих уу гэлтэй чи. Ууж чадахгүй. Яагийн барай нэг. Энэ утгах нь. Хот явахтаараа. Ахын хөрөлцөө. За хэлчихв. Уралдаа бушаа шүлэндээ гурил хийгээ дээрээс нь бас том гурил. Манай охин их дуртай. Том гурил илдээд хүйцлээ энэ ус янзын сайн даадаг. Улаанбаатар гурил. Улаанбаатар гурил уу? Улаанбаатар гурлын шинэхэн их хэрэглэнэ. Яа за. Цагаан сарынхаа боовгийн буудандаа гурлын Улаанбаатар. Оо за. Юу одоо нийтээр Улаанбаатар гурлыг цагаан сар гэлтгүү тэгэл хэрэглээд. Оо за. Цаа гурл. Тий. Усаан даахаар амар болчихж байгаа юм л да. Усаан. Язээ гоё амттай хас. За зүгээр нөө. Гэтэ ямарсан чадан яданд хийлээ. Хоёулаа нийлж байгаа л. Гоё болсон байна. Хоёр хүний гар орохоос арай амттай ордог тийм ээ. Зэтгэл хэн гэж гуйлдаг юм? Намаагүй. Тулгаа гэхгүй. Ах дүүнэр болохоор бат агаа гэдэг. Аа за. Зүгээр нутгоос болохоор тулгаа. Тулгаа гэхгүй. Тулгаа. За батага. Юу одоо ингээд бид хоёр танаад 7 хоноо энэ төр гэх юм бол та ер нь бид хоёрт юунаасаа эхэлж зааж өгөх үү? Ажил. Гэхдээ юу смонтох өнөө өглөө нэг үнэ мал саагаад тэгээд гүү малаан бариад. Тэгэл ажил мундахгүй тий. Тосон явна төлшөлдөн гашаа хороос эвэрлэн тэгээд бүр шантрахгүй хүнд ажил хийх үйл ахтагаа ногоон тэжээд мэжээд хатна. Тэгээд тийм битээрээ шантрахгүй хүмүүс тий. Тэгээд таныг их сайн ингээд наалах юм бол ан хийх юм байна. Юм л юм. Тий, хурдан морь ууж сурах юм байна. Магадгүй. Та чи юу гэсэн бэ? Залуудаа барилдж явсан гэсэн үү? Ах нэг наадмын төвчмөд гарч байгаа. Нэг техник мэргэжлийн сургууль мөр сурж байхдаа чөлөөтөр нуцад байсан. Би энэ мөр багш нарын бэлтгэл. Зөв. Одоо та ажил хийснийхээ төлөө хоол идээд байгаа. Болж байна. Ажил хийсний төлөө хоол идэж байна. Одоо дээрээс нь бартераар бүтээгдэхүүн авч яваад мөнгөө өсгөсөн. Тэргээ борлуулна. Тэргээ борлуулна. Янзын та нөгөө сахын ус уучиг өрөм аваарай, харуул аваарай гэхгүй юу? Бидгүй байна. Одоо яг тэр нөгөө годмонд зарж ер нь бол үзээгүй юм. Годмонд нөгөө намаач гуйсан тэгээс зогсоод гэж. Тий. Сайхан харуул байна шүү гэр. Тэгнь. Би бол годмонд юм зарж зогсож байсан. Тэгвэл чи шат. Худалдааны хүн гэдэг чинь тэгэл авиас мэддэг л ажил та. Ямар ч байсан гидс гараад авлаа. Бүтээгдэхүүнтэй болчлоо. Зах цухаас нь ажил хийгээд сайхан байна. Түрүүн гэрт гитар харагдаад байсан. Игч тоглодог юм шиг байна. За тооцъё. Хоёлаа яалаа гэж. Өнөөдөр хийсэн юмнуудаа. За би чинь мороор ухрээ цуглуулад ирсэн. Түлээгээ бэлдсэн. Чи. За би чи бас ихтер ирээд үнээ саасан. 5-5 үнээ саасаа. Тэгээд ойр дээрээс саагааг болохоор гар марж байгаа шилээд айгу өвдсөн жоохон хэцүү байлаа. Ер нь амрах юм шиг бодож байгаа боловч. За тэгээд хоёул цагт бас түлээгээ цугрэлцсэн юм шүү дээ. Тэрийгээ хийсэн байна. За хоол хийсэн байна. Улаанбаатар гурлаараа хоос. За тэгээд тохирсноор одоо бүтээгдэхүүн авахгүй юм. Ярих саад энэ бүтэцээд байж байна. 45 мянга байж байна. Тий 45 мянга төгрөг. Тооцсон тий 45 сая. Тий. Одоо 45-нд хажаа хоёр нь оронд нь цагаан идэв. За. Гэхдээ энэ харуул байна. Та яаж тооцож байгаагаа хэлээ. Энэ хэд харуул аймгийн зах дээр 20 мянган төгрөг байд. 25 мянга байлаа гинэ. За 20 мянга. За. Ажил сайн. За. 20 төгрөг. За. Энэ 5 литр хайрыг. За. 3 мянгаар утгаар 15 төгрөг. Тий. Тий. 35 төгрөг. Тий. За. 35. За. За энэ 10 мянга заасан. За ингээд яг сайхан. Оо за. За ингээд 45 төгрөг. За. Бүтээгдэхүүн.
За ингээ энэ наадах хэд болгоно гэдэг надад. Тэр их сүртэй их нэмэхгүй. Тэр ер нь яг бол тээврийн зардал ажлын хөлс жоохон өртөг нэмэл тэгэл явуулчихна. Аль болох бага юм нэмэх юм бол хурдан зардна, хурдан иргэн гэж бодоод тий. За. Өснийхөө мөнгийг та бодоогүй авш ус асан шүү дээ би ч. Оо тийм шүү дээ. Нийлээд илүү. Нийл мөнгө авах. Тэгээд сая нөгөө нэг танаа найз нэг хүсээ уг нь янзлуулсан 5,000-аар тэгээд бичлэгт өөрөө хамгийн гол нь орохгүй гэдгийгсэн аахгүй. Одоо энийг мөнгийг яах вэ? За. Та хоёрын ажлын хөлс. Тоягийн үс тасны хөлс түг явж байгаа шанаас. За. Тийм түрүүний найз манай нэг найз самар усаас 5,000-аас суусан тий. Тэгээд тэр мөр бүгдээр ороод 45 төгрөгөндөө тохируулаад би цагаад өгсөн. За болно. Ажил олгогч нартаа их баярлалаа. Тэгээд дээрэс нь хоолоор дайлсанд өөртөө хийсэн ч гэсэн ер нь бол танай бүтээгдэхүүнээр хийж байгаа. Манай бүтээгдэхүүн бас жоохон орсон. Улаанбаатар гөрөлтэй. Сайхан ахында сайхан хооллцлоо. Зөрүүлээд энэ Улаанбаатар гурал манай ерөнхий ивэнтгч Улаанбаатар гурлынхаа дээжээс Улаанбаатар гурлынхаа дээжээс яашаа цагаан сарын боо. Ерөнхий ивент тэтгэгчдаас UB Rice гэдэг самттай сайхан будаа гихчтэй бэлгэлнэ. Будаа шиг өсөж дэвшиж аривжих болтугай. Баярлаа. Малан дэвшээ өдөөгээ. За ерөөд болтроосгээ. За. UB ямар ариас гэнэ? UB Rice. Манай ерөнхий тэтгэгчээр ажилтгий. Танаа ч бол их гоё будаа. Агшаалт тэгээд шилтэй холмчсан гоё. Энэ бүр ингээ гартуу ингээ шахах тийм. За ихчэд энэ Алена тасыг мэлгэлчи. За баярлалаа. За бас болов хөвчд бас голдон гоо шахтаад байгаа. Нөгөө гоё юм шахтаад байгаа. Аманд ороо дуус чайлсан шахтаад өгж байгаа шүү. За баярлалаа та. Тэр нэг том ном шиг нь болохоор эсгий дуурахт ингээд дотроо их олон янзын үндэстэн ясны хувцас хонортой хүүхдүүдийн зураг. Наад чинь бол бас дотор нь шоколад байгаа. Шоколад байгаа. Тий. Тэгэхээр гэр шиг. Тий, гадагшаа нөгөө экспортод гаргахад гадаадынхаа их дуртай байдгийн гэсэн. Энийг одоо өөрхөн хүүхд мөх бэлгэн дүгэл хөр. Янз юм байна. Цагаан сарын нэг юм гэр ингээд. Тий. Тэгээд хүүхэн өмнөөс тий. Шууд одоо ингээ хүүхэн өмнөөс л дуулж ийн гэсэн үг шүү зэ. Тий. Дуулна. Тий. За хүүхэн өмнөөс аавч хоёр нь сайн сууж байгаад баярлалаа. Наад нэг хоёроо арай илүү ажил хийхгүй дээ гэд мэдчилгээ хайртай шүүгээ мэдчилгээ үргээгээд хайрлаж амьдрах хорвоо гэд сайхан дуу байдаг. Аялээ тийм ээ. За тэг. Үеийн хачаар галлан шилбэрдэггүй ээж минь хотгам болгалгүйгээр аль дороогүй яв минь үетэгүй амин зүрхний хайртай ханин заяанда хинэн чихнийгэн чигэж дуудануги жаргалда. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Дэлхийн амтыг Монголд Golden Gobi брэнд. Ерөнхий ивент тэтгэгч Ходоодон тустай Алифтэй Алена. Том ширхтэй UB Rice, авшилцаатай UB Rice, миний дуртай UB Rice, байгалийн үнэртэй UB Rice, бидний дуртай UB Rice. Том ширхтэй UB Rice, авшилцаатай UB Rice, миний дуртай UB Rice, байгалийн үнэртэй UB Rice, миний дуртай UB
Нэвтрүүлгийн дэмжин ажиллагч PC Mall, Сахим технологи, цахилгаан барааны их дэлгүүр. Арангаа аймагаас хойш чинь нөгөө баруун аймагуд бас дайрж манайхаар чи Арангаа аймагаар чинь дайрж өнгөрж байгаа шүү дээ. Яг энэ цэцэрлэг хотоос гараад энэ цэгрийн гүүр дөнгөж гараад яг хур зарлагчсан дээр гараад машинуудыг удаашрах үед л гараа өргөл зарай л гэсэн бодолтой байна. Йоо би бүр төмөөр явсан чинь хүн жаахгүй хаач зарах ингээ ерөн жаахгүй сонирн байна. Тэгээ одоо бодож байгаа нөгөө нэг эр хүний 13 их гэдэг шиг төпөл барайгаа гэсэн. Сая нөгөө бараа бүтээ юу нөө зарах юмнуудаа сайн бэлтжээд гэрээрээ ороод ингээ бас юмээ яаж үгүй. Хөдөө хоёр явж байгаа ч гэсэн гоё цэргэж магадгүйгээд ингээ жилетэг юу бөөмсөөд тэгээд төплөө аваагаа. Тэрсэн тэгээд зам дээр гоё ингээд бас айтайхан хувцастай ингээд бас хүн зогсож ивэл залуучууд зогсож байгаа. Тэнгүүт тэгэл одоо яг ичнүүрээ элгэндээ наагаад юма зарна. За одоо ингээд зам дээр ингээд зогсож ийл. Энэ удаагийн цувралаар бид камертайгаа хамт дагахын оронд нууц дуран байрлуулсан юм. Учир нь камер харсан хүн өөрийн мэдлгүй оролцогчдыг дэмжиж мэднэ. Нэвтрүүлэгт орж байгаагаа хэлэх эрхгүй болохоор үүрээ маань байгаа хідэн хувцаараа гоёжээ. Өндөр өсгий дүмсөөд бүтээгдэхүүн зарж буй түүнийг хараад машинууд үнэхээр зогсож байна. Эрэм хүний ялгаа энэ юм да. Оо зогссоо. Сайн байна уу? Сайн байна уу? Бид хоёр нэг юм 8 хийж байгаа байхгүй юу? Тэгээ та нар 8-ыг минь хаглаад аваач гэх гээд энэ өглөө би өөрийнхөө гараар хийсэн болцог юм. Тэгээ энэ өрөнтэй болцог ингээд аваад яг би нэг зах зээлийн үнээр зарж байгаа байхгүй юу? Тэгээ 8-ыг хаглаад өгч энэ болцгоос 5,000 гэж байгаа өрөн маань юу вэ 8,000 зах үү? Тий 7,800. 7,000-аар гээд. Тэгээ энэ болцогтой өрөм ингээд замдаагаа идээд яваарай гээд. Тэгэхээр 12,000 гэсэн. За тэгээ бас энэ 5 литр айрг байгаа шүү. Айрг юм да. Айрнаас нь сайн байна уу та? Сайхан амарч чинь үү? За манай хөрөөсөө ингээд камераа нуурчаад зөвхөн битүүр зам дээр байгаа ингээд таныг яг авахар очиж байгаа болохоор камертай багийнхан маань гараад ирдэг. Өрөм 7,000 болцог 5,000 гэж байгаа. Тэгээ ааруулаагаа ингээд гоо цоош нэр. Өрмөнд авчиж. Би болцог авсан байгаа. Болцог авсан байгаа тийм. За баярлалаа. Энэ бас шинэ өрөм байна. Өнөөдрийн шинэ өрөм байна. Энэ болцог 12 болно. Мөнгөө яаж дансаа. За тэгээ. Зэн холын дээгт явдаг хүмүүс нь замдаа бас сайхан өрөм болцог дээд явъя гэж бодоод бүтээр зогссон байхаа гэж бодож байна. Энэ гоё өнөөдөр хийсэн шинэ өрөм болцог таахгүй. Би өглөө болцог хийсэн болцог байгаа. Тэгээ бүх юм цааш нэр нь мачнаас очсон байхгүй юу? Аарууд байна, болцог байна. Энэ болцог маань 5,000 гэж байгаа. Тэгвэл замдаа нөгөө нэг өрөмдөө ингээд үрээд болцогоо идээд явал манай сая орлого оруулаад авчлаа танаа хоёр жасаач. Бид камертай явж байгаагаа мэдчихгүй байж байгаа. Тэгээ гарууд яг анхаар гойсон. Камера. Тэгж азар ашгүй хамт явж исэн хүмүүсийг аваад ирсэн ашгүй тэгээд авахгүй да. За баярлалаа. Баярлалаа. Ааруулага айрыг бас байгаа. 5 литртэй айрыг байна. 12,000. За баярлалаа. Баян замдаа сайн яваарай. Ямар амттай вэ? За ямар ч юм. Харин 2 дугаар баг тохиролцоо хийгээд хин хиндээ өөргүй амар тайван байгаа бол л та. Дэн цэцэг хасагч юм шүү тий. Бодлоо гэдэг чинь болоо л тэгэл гоё шүү дээ. Тийм үү. Би ширэгнээ тэгэл гоё. Өөг нь тэгэд гүрийн сэрийг унаа явцны хийсэн юм шүү. Бас амар аминдаас үнэхээр хайртай байна өөрөө. Хил 300 гөхөрч яа. 10 зарж байгаа шүү. Хэд нь 25,000. Энд ч одоо хил 300 юм шүү. Энэ 26 7,000 л өгчмөр байна. 26-д л өгчөөч. 26-д яриад өгч гоё хараад. Айрыг зарж байгаа шүү. Айрыг зарна. За айрыг аваарай. 5 литр айрыг авах. 10 зарна, айрыг зарна. За одоо ажилд харж байна заяа. Одоо ерөнхийдөө ажилд харж байна. Тэгэхээр энэгээр хүн хөдөлгөөн ихсэн тий.
Шууд ингээд хүрээд ирэнгүүт аваа явцдаг юм ч гэж юу аас юу аах вэ? Хүү энэ явлаа гэдэг энэ хүмүүс чи тараад байгаа юм. Ажил тарахтаа зэрэгсэн хүмүүс нь тарчтай юм уу? Ажил тарахаар энэ хүний хөдөлгөөн ихсгэр 8 цэцгэлдэг тийм явсан босоо. Тэгээд үзэмж болоод зөксд юм байлгүй. Тэр гурав ахгүй шийдтэй. Яа, танд бол өстө яриад өгнө айгуу гоё ахаар гэж шүү дээ. 25. Та өнөрлөө төсөө амар гоё үнэтэй. Тэгээ хил 300 байгаа юм ер нь. Тэгээ 25. 25,000 таа. Ингээд 25,000 таа ч та. Тэгвэл оо тийм ээ. Баярлалаа чи. Амьдрах гэж авч гинөө бид хоёр нээр айраг нарыг. Та яхан бэлэн мөнгө шилжүүлэх юм уу? За шилж. Та яг би таныг мэдэрсэн байхгүй яг 10-аад. За түр байж байгаараа бид нар нэг ер нь бол телевиз яваа. Тэг шилжүүлж. Аас мөнгө гах шиг юу яриад. Оо тийм үү? Мөнгөнийхөө. Бүх за баярлалаа. Бүх хүнээс ерөөс юм асуугаад яа. За их баярлалаа. Их жаа хоёроос ер нь хэдэд бодож авлаа. Ер нь бол нийтдээ ингэ 45,000 зөндөө ажил хийж байгаа. Ааруулаа болохоор яа хэдэд авчлаа. 20 морь болчихоо. Хөө багт бодсон юм. 10 бид хоёрын ажлын хөлс нь 10 багхгүй юу? Тэгээд 10 чи 10 тавсан юм шүү дээ. 15 тавсан юм байна. 15 авсан арга дамалт. За их баярлалаа. За тэгс машин мэрж байгаа юм шүү дээ. Жохон амсаад өчгөө манай аригнаас. Энэ яв ширмэр. За сайн байна уу? Сайхан намарч байна уу? Хоёрдугаар багч мөн адил нууц дурангийн дор бүтээгдэхүүнээ борлуулж байна. Эдгээр бид камера нуугаад алдаа гаргахгүй тулд болгоомжтой ажилласан ч уяа бүсгүй дагагчтайгаа таарчих шиг боллоо. Турсан зүйл, туршлага гэдэг ямар ч нөхцөлд хэрэг болох юм да. 6-5 Тэхүү. Оо за баярлалаа. Машиных нь хойно ич. Газар тавьчих уу? Чи өөрийнхөө данс тахгүй юм уу? За би яа. Дансаа өөр чинь бариулъя. За би чам руу юу яач бэлэн мөнгө болгоод өгсөн заяа. 30 6-5-30. За одоо дэлгүүр орно. Одоо хэдэн дөрөвтэй болсон? Санаа хэд зар байлаа? 30 зарсан. Нөгөөдг чинь 25 тий. За бэлэн мөнгө гаргаад ир. Бэлэн мөнгө машин дотор байгаа ёо. За гаргаад ир. Бүх бэлэн мөнгө гаргаад ир. Одоо тооцоол хийж байгаа энэ дэлгүүрөд орно. За нөгөө бэлэн мөнгө ч яа. Надад байгаа юм уу? Хилжүүлээ эцээ ёо. Тийм ч одоо солиорч. Тий. За ингээд тэр нь бол 30,000 төгрөг дансанд. Ингээд 50. Эн чинь бол 42. 42 тоолох хэрэгтэй шал. 42. Тоолж явах цаа. Ойшлаас их мөнгө тоолоод бас бурзаа хороо гэж аривчих гэж чинь одоо өнөөдөр зүгээр ална их одоо Тансаг супермаркет тайхар гээд ингээд гост гээд ингээд дандаа супермаркетууд ихтлгүүрүүд гээд харна. Энэ ер нь ингээд хүний хөл их явдаг газар юм байна гэж удаад энд хүрээд ирсэн шүү дээ. Тэгээд гол нь хүний хөдөлгөөн их байдаг юм байна. Эндээс орон нутгийн унаанууд явдаг юм шиг байна. Буцаад хүмүүс эндээс ямаа цуглуулад харьцдаг юм шиг байна. Тэгтэл бид хоёр ер нь бараг л 10 минут болсон уу? Тий, эхний 8 харлаа ч. Гол нь хамгийн сүүлийн нөгөө айргны 8 бол манай хүний дагагч таарлаа шүү дээ. Царайны буйгаад тийм байх. Танжин. Хотын хүн байна. Өөрөөсөө тэр юу ажиллаар явж байгаа хагасанд буцсан. Тэгээ зургатаар битгий гаргаарай гэх шиг болсон. Гэхдээ гарахаас өөр аргагүй бах уу? Одоо өнгөрсөгийн хийсэн дээр түрээ нуугаад яана гэж явдаа шүү. Тий. За одоо ингээд энэ мөнгнөөсөө хоёлаа орой идэх хоолны юм авъя. Орой нэг айтайхан юм идмээр. Өдөр кичнээ гоё хоол идсэн ч гэсэн ингээд 8 гээ үнэхээр ядарлаа. Тийм учраас ядаргаа тайлах шил хавиргатай шилмэл хийвлээ. Тий та. Хавирга нь гэхдээ ингээд хорхоглсон. Голын ирэг дээрээс чулуу аваад жижиг юм хорхоглоод хавирга. Голын ирэг дээрээс хоол шиг хоол идэх юм биш үү? Ойлоо сахад чулуу манж агаад. Яа тэгвэл за би чамд ингээ заяа. Энэ мөнгө чинь бүтнээр нь хадгалуулчих. Энэ мөнгө чинь бол олсон мөнгө. Данстайгаа. Данс байгаа. Карт байхгүй. Карт хэрэглэхээ болоод удаж чинь 45,000 чинь бүтэн нэг нугараад ашиг нь 55,000 төгрөг. Бүтэн нэг нугараад ч тийм та цаана тий мөнгө үл. Тийм учраас хоёулаа амттай юм идмээр байна. Юу яа? Зохоо хоёр хүний л хавирга аваад гурил байгаа юм чинь. Ер нь гуриланд илүү дутуу мөнгө зарахгүйгээр зөвхөн махаа аваад яв идэх үү. Тэгээд шиирнийхээ газар очиод шиир байна уу асуугаад шиирэн дээр одоо маргааш тоглолт хийн. Хайлмаг хийн маргааш. 8 амжилттай болж тэд олсон ашгаас оройн хоолндоо шаардлагатай материал авахар шийдлээ. Хөдөлмөрийн үр шим өөрөө амттай хоол шиг л байдаг да. Гүй бид хоёр тараа
Бид хоёрт ерөөсөө нэг ийм хоёрхан ширхэг өөх багтаа хавиргал хэрэгтэй байгаа байхгүй тэгж өгнө гэж байх уу? Олонтой 2 хавир авах. Тийм хоёр хавир гош. Эндээс 2 хавир авах уу? Аавь, ах уу? Авъя та. Хинд байж. Хаа идэх. 2 хавир гоо? Тэгээ жинэл чинь тий? За тэгвэл авъя. Бараа гэсэн шиг давах чинь. Бараан шүү ер нь. Бараан дуу байна уу? Бараан дуу тийм. Тэгээ болно. Хоёулаа хорхоглож штэ. Тэгэхээр энэ чиг өөх мөх нь гоё болоо шүү дээ. 4200. 4200. За чи 804 хариулж авъя. Ядгаад дөрөв надад байхгүй. Тийм үү. 1000 төгрөг хариулж. За баярлалаа. 200 төгрөг хариулж. Хөө чи тэр хавиргаа яасан. За ингээд ямар ч байсан хоолныхоо материалтай болоод авсан. Сонгон байгаа тий? Байгаа юу? Манай сонгон байхгүй шүү дээ. Наач угаас ногоо байх. Жохон сонгон сармис авъя. Сонгон дээр хоёлаа Энэ цагаан нэ. Энийг авчи. хавиргатай битүүшүүл хийх гэж байгаа шүү дээ. Тий. Манжин хийх үү? Нэг шиг манжин шүлэнд бол бас гоё болдсон шүү. Гэтэ энэ сони хийдэг гоё амттай тийм аа. За эмэгтэй хүн тэгээ би мэдчихэж байгаа. Тий. Дотоо том манжигаа сонгоод. За нэг манжин авчи. Манжин шүлэнд яг гоё. Нэ жоохон царай муутай юу юу? Царай наа томс юм уу аа. Манжин сонгох хийх нь үгүй. Энэ жоохон царай л гэнэ. За. 1160. 1160. Луу ах юм уу? Луу нөө шүлэнд луу. Нэг сармис аваад яана. Тийм аа. За сармис бол угаасаа гоё амттай авах хэрэгтэй шүү дээ. Тийм үү? Гоё шүлөөл тасархаа болгож ивэл бүх мөнгөөрөө ч юм авсан яг байна. Тэгтээ нэг мөнгө олох чадамжтай байж чи нэрээ. 4200-аар 2 ширхэг хавирга. За хавирга авсан. За тэнгуүлээ тус тусынх нь үнийг биччихээ. 3000. 630 те. За 3630-аар ногоо авсан. Тэгээд хариулт нь хитчээсээ яг хөө ингээд энэ яг нэг л ямар бичсэн бичээд явъя. За окей. За баярлалаа. Бид хоёр нэг юм айраг борцог өдр зарж байгаа таахгүй. Тэгээд танаа нөө хамт яваад жолооч нар нь борцог өрөө өдр авсан. Тэгээ одоо ахаа нэг машин ирж байгаа гэхээр танд бас зарах гэдэг. За. Баярлалаа. За энэ маань юм заахгүй нэ. Ингээд яг айраг дуртай хүн бол 5 литрээр нь аваа явчих. 5 10-аар нь. Биш одоо аргалаа санд болгоё. Үгүй хайлаа аргалаа хараа. Ахиухан туужаад маргааш төв рүү орж байгаад аргалаа зарыг. Нөгөө төвийн айлууд нөгөө нэг тийм малаас хол айлууд чинь аргал авдаг гэж байгаа байхгүй юу? Өө зааш. Сайн байна уу? За ханаа саа орж өвөө. Харангаас. За өнөөдөр малчны хотгоноос дөнгөж шивс нэр нэгээ борцог биөрийн гараар игээд нааруул. Бас юм гоё айраг байна. Тэгээ та хийхгүй юу гэж бас тагсааж байгаа байхгүй. Тий. Ах юм уу? Ах уу. Энэ борцог нь 5000 гарууд нь энэ 15000 грамтай 15000 алийг ч авсан болно. Тий. Тэгээ айраг маань 5 литрээр аваа. 5 литр литр нь 7000 гээд 35000 тий. Тийм байгаа. Тэгээ бүгдээрээ яг нөгөө дөнгөж өнөө өглөөхөн яг малчны хотноос ирсэн шинэ ахгүй юу? Тэр өөртөө хийчээд зарж байгаа байхгүй. Зарж байгаа. Юуг нь авах вэ? За. Таваас юм гоё. Хөдөөний хүн харгад байгаа шүү 5000. Нөгөө нэг 25 дахь телевизээ 21000 гэж реалити шоу байдаг штэ. Тэр шоунаас авахгүй юу? Тэгээ бид сайн нөгөө камер нууц хийж агаад яг хүн юм үнэхээр юм авахаар зогсох юм бол ингээд гарч ирэх тийм төлөвлөгөөтэй байсан. 8 хийхээр зөвшөөрсөнд одоо орлого оруулахаар зөвшөөрсөнд маш их баярлаа. Тий. За баярлаа. Гой зөөлхөн байгаа. Хорхон хараадын авах юм эсвэл? За. Оо заашгүй тий. 7000 яг өнөөдөр яасан шинэ айраг байна. Энэ ингээд 35000 болох юм байна. Тий. За. 35 дээр 15 гэдэг чинь. За айргийн 50. 55. Бишээ. Тийм ээ. 20000 шилжүүлчих юм байна. За. Банкир. За баярлалаа. За баярлалаа. Гой зөөлхөн ураад байгаа. Телевизээ 21000 реалити шоу явж байгаа маа. Энэ бол таныг эхлээ камера нууж байгаа битээр гараа өргөөд та ингээд зогсоод үнэхээр худалдаа хийхээр босоо учраас одоо манай камерын багийнхан гараад ирлээ. Бас битээрийг бас дэмжиж зогсоод ингээд худалдаа хийж байгаа зөвшөөрсөн маш баярлалаа. Тий. 15000. Сайн байна уу? Сайхан амарч чинь үү? Ямар гоё дээл уцтай баяр наадамж яваад явж байгаа хүмүүс юм уу? За
За. Бид нэг хотоос ирсэн нэг гой цагаан ааруул эзгээд ингээд зараад байгаа байхгүй юу? Тэгээд авах боломж ээ нөө гэдээ яг ингээд мачны хотноос авчаад зарж байгаа юм. Энэ 500 г нь 15 мянга. Энэ хурууд ааруул энэ хил гарan байгаа юм. Гэхдээ яг нөгөө нэг зах зээлийн үнээр 30 мянгаар л өгөх гээд байгаа. За тэгж зарагдаж байгаа юм биш үү? Тий. Харин тийм яг та хэд яг үйлдвэрлэгч царайтай байна л та. Бид хоёр өглөө яг Малчны хотноос авчирсан юм ааруул зарж байгаа таахгүй. Тийм нэвтрүүлгийн зүгээс явж байгаа одоо тэгээд авахгүй одоо ара хангахын чинь нутагт нь ирээд гоё юм хийгээд нэвтрүүлэг хийж авчих яасан нэр ингэж бодсон штэ. Тийм муухай. Гаран байгаа. Юу ааруул ч ерөөсө 30 мянга гэж юм ба штэ энд. Энэ хил 300 гарan байгаа. 30 мянга. Энэ яг 500 600 орчим грамм ааруул. Энэ 15 мянга. За. За баярлалаа. Тийм дансаа шилжүүлнэ. Билүү өгсөн ч болно, шилжүүлсэн ч болно. 18 мэгт 10 хоног 21 мянгаар амьдрах хэцүү юу? Чадах уу? Чадах уу? Гайгүй шүү дээ. Харин тэгж харуулах гал тэгэл 8 хийгээл хажуугаарнаас мөнгө өсөхгүй л 21 мянга жоо өсөж байгаа амьдрахгүй болоод гайгүй аваад ягаад за баярлаа. Энэ тор арга 5 мянгаар зарах хүн авах уу? Хотын хүн авнаа. Хотын хүн л авна. За баярлаа. За баярлаа. Тэгээ мачны хотноос нөгөө нэг ааруул эзгээ аваад яг өнөөдөр шинээр навсан. Тэн дээр нэг жоохон мөнгө нэмээд авч байгаа. Энэ ага нэг хил гарантай байгаа. Ер нь 30 мянгаар цаа. Гүү. Та бид нар гоё дэмжиж авчих та. Би хуруудын давъя. За тэгээ. Хуруудын авъя. За. 15 мянга 600 г ааруулхад байгаа. За. Хацаалын үнээс хямдхан өгвөл та ах уу? 25 мянган төгрөгөөр авч байгаа. Тийм үү. За. Бас үг гэхдээ яг хөдөөний малчуун ааруул зарчууд энэ бизнесүүд зүгээр юм юм шүү дээ. За. Гадаадууд сайн байна уу? Сайн байна уу? Монголчууд Монгол. Эсвэл бид нөгөө нэг 25 дахь телевизээ 21 мянга гэдэг реалити шоунаас явж байгаа. Тэгээд хөдөө ирээд зарж болох юмнуудыг зараад орлого хийж яваа байхгүй юу? Энэ яг өнөөдөр бидэд малчны хотноос нь авсан шинэ ааруул хил 300 г ааруул байхгүй юу? Тийм. Хил 300 г ааруул хямдхан яг захиалын үнээс 30 мянган төгрөгөөр зарж байгаа. Энийг бодлож авах уу гэдээ цаадаа санал тавиад зогсоож байгаа байхгүй юу? Энэ аргал гэдэг нөгөө энэ хараа хамгийн гол нь маш нөгөө харшилтай. Ерөөсө 3 мянга. Тэгээд одоо та хэд маань одоо ингээ хөдөөхээр ингээ буудлахад түлхэхэд нөгөө ялаа шумуул үргэн. Дээрээс нь үнэр нь гоё маш тайвшруулсан. Тэгээд харшилтай хүмүүс харшилгүй болох давуу талтай учраас энэ аргал бол бүр үнэхээр яг гоё шүү. 3 мянган төгрөг гэж. 3 мянга. Тор дүр харгал. Тор дүр. Тий. Эний чинь бүр шахмал бодгоо зардаг. Тэнийг уугуулаасаа гэж бодож байна. Бүр гадаад хүмүүс. Ингээ 33 мянган төгрөг. Гэтэ энэ үнээр хэрэгтэй шүү. Ааруул маань. Okay, but I don't understand what they Члаа. Бүх байсан бүх юм зарчлаа. За. Аргалтаа авахгүй шүү дээ бид чинь. Авахгүй мөн. За маш баярлалаа. Thank you. Goodbye. За баярлалаа. Яг тэгж дөнгөж за энийг болио. Одоо аргал аваач гарааргүй зогсчих юу гэдэг юм. Талаар дүр аргал байна. Аргал болтол аргагүй монголчуудын ороод яах юм бэ тийм үү? Энийг хайлаа манаас төв орж зараа заяа. За. Төвд болоод аймгийн төвд ч булгуудын баруун сугаар дүүр аргал байгаа шүү дээ. Үгүй ээ баруун сугаар аргал түүхгүй явчихдаг хүн гэж байхгүй. Хашаа зогсож байгаад аргал аваач 3000 гэж өчн заяа. За. Үгүй аргалаа хайлаа төрөө ороод зарнаа. Хоргодоо бичрээгүй нэг юм аа. Хоргодоо гэсэн юм байна. Ой мартсан байсан юм болооч. За өглөөч араа. Зааруул, хахааруул, өрөм, борцогны өрөм гэд яг мөнгөнд өгөөр бодоход 110 мянган төгрөгийг авсан байна. За. За тэгээ одоо надад бэлэн 131 мянган төгрөг байна нийтдээ манайх. Тэгэхээр чин 21 мянган төгрөгийн цэвэр ашиг хийсэн байж. Биш ээ, вэж энэ илүү байгаа чинь тий. За энэ хоёр ингээ 30 мянга байгаа сте. Ингээ 50 мянга. За 50 мянга дээр 36 мянга чинь 86 мянга. Тийм байна. 166 мянга. Тэгээ 156 мянга төгрөгийн ашиг хийсэн байна. Тий. За ерөөсө 56 мянган төгрөгийн ашигыг сая энэ дөрөөсө битээр 10 минут л зогслоо. Тэд аргал түүч жуулчдад зарах гэж хичээсэн ч харамсалтай нь амжилт олсонгүй. Гэсэн ч хичээсэн хүмүүс хожим амжилтанд хүрдэг гэдэг үг бий.
Тэдний өнөөдрийн ажил ийхүү өндөрлөж байна. Маргааш шинэ өдөр, шинэ сорилт хүлээж байна. Маргаашийн дугаараар дахин уулзъя. Агаа нэр цайч уулахгүй шууд төмөн бариулаад ажиллаа. Өчтөр баахан хамаг юм авч авсан. Ажиллаа хийгээд гэсэн. Анаа нутгуу хамрагуу болох шиг байна. Хүрээ дээр энэ гар өвдөд нэ яж хахад. Ээ хүрээ хайчаа. Ой хайхгүй шүү. Газар юм гаатай. Ай, үгүй. Яа. Жохо дээгүр ямар юм бэ? Үнэхээр тарих бол амардаг юм байна. Үнэхээр амарч байна. За чи яг өгчөө ууж гинэ. Сайхан дөрөв. Яаж гээд. За наа сайхан хүүдэн сингсэн хайрг учих. За. Наач тань. Хүү яахаар ингэж хүүдэн сингсэн байгаа.